Ерөнхийдөө бол хотод яг өрөвсөлтэй байгаа хүмүүсийн хувьд бол эхлээд дотор муухай орогдог. Тэгж байгаа сүулдэ бөөлжих завир бол илэрдэг. Тэгэхээр ер нь за үзэж байгаа хүмүүст нь орой мэнд хүргье. За бид нар энэ оныхоо ерөнхийдөө нийт 6 сургалт явуулж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар хамгийн сүүлийн отхон сургалт болох хотоод эмгүү ангай гэж сургалт явуулах гэж байгаа. Нэгд өдөр одоо нөгөөдөр гэсэн үг шүү дээ, тий. За тэгэхээр энд бол маш олон хүмүүс энэ талаар сонирхож байгаа учраас за хотоодтой холбоотой ерөнхийдөө та нарын ирүүлсэн асуултанд хариулъя гэж бодож байна. За тэгэхээр өнөөдөр өчигдөр зар тавиад тэгээ өнөөдөр пост оруулсан. За нийтдээ асуулт ирүүлсэн. За энэ дээр 82 хүн гэсэн байна. Тэгэхээр энэ асуултаас хариулаад явжээ. За тэгэхээр би ерөнхийдөө шууд асуултууд хариулаад явчих гэж бодож байна. Тэгэхээр өмнө нь бол ерөнхийдөө лайв хийхдээ удирдгал болгоод тухайн яг эргэтэн тогтолцооны үйл ажиллагааны талаар ярьдаг. За тэгвэл өнөөдөр бол би шууд одоо цаг хэмнээд та бүхнээс ирүүлсэн байгаа энэ хүмүүсийн асуултанд хариулаад явчих гэж бодож байна. Нэлээд олон хүнээс асуулт ирсэн байна шүү. За тэгээд өнөөдрийн лайв одоо үзэж байгаа хүмүүсээс бас асуултаа бичээд давхардахгүй бол бас хариулаад явчих гэж бодож байна. За энэ Батгээд нэг хүн байна. Элемэн Батгээд гэдэг хүн ингэж асуусан байна. За сүүлийн үед ойлгомжгүй зөвлөгөө их байна. Зарим эмч хүчлэлэг хоолунд хэрэглэнэ гэх, зарим л шүлтлэг байх ёстой гэх зөрүүтэй мэдээллүүд байна. Аль нь зөв вэ гэж асуусан байна. За тэгэхээр их чухал асуулт асуусан байна. За тэгэхээр энэ тал дээр яриад явжээ гэж бодож байна. За тэгэхээр ерөнхийдөө бол хүний биед маш олон төрлийн солилцоонууд явагдчихэдэг. Бид нэр өөрсдөө мэдхгүйгээр бид нарыг одоо ажиллаа хийгээд амраад байж ах үед бол бидний бие дотор маш олон биохимийн урвалууд явагдчихэдэг. Тэгэхээр тэр урвалууд нь одоо тэр биохимийн урвалууд дотор болохоор одоо уургийн солилцоо, өөх тосны солилцоо, нүүрс усны солилцоо, эрдэс давсын солилцоо, хүчил шүлтийн тэнцвэр хадгалагдах юм олон одоо үйл ажиллагаанууд хүний биед явагдчихэдэг. За тэгэхээр хүний биед одоо хүчлэн сайн, шүлтэн сайн гэж бол аль нэг рүүгээ явж болохгүй. Ягаад тэгэхээр эргэтэн болгоны хувьд өөрийнх нь ажиллах, хэвийн ажиллахад өөр ингэсэн онцлогтой. Зарим эргэтнүүд бол хүчлэг орчинд ажиллаж одоо хэвийн байж хахад зарим эргэтнүүд бол шүлтлэг, за зарим нь саармаг орчинд бол ажиллаж байдаг. За тэгэхээр ер нь бол бид нэр одоо жишээ нь цусны хувьд аваад үзэхэд бол хүний цус ерөнхийдөө бага зэргийн сул шүлтлэг. За ерөнхийдөө бол баг саармаг тал руугаа за pH гэдэг үзүүлэлт байдаг штэ. За тэгэхээр энэ үзүүлэлт нь бол ерөнхийдөө одоо 1-ээс 14 гэсэн юм хуваартай байдаг бол хүний цусны хувьд бол одоо 7.3 хавцаа ерөнхийдөө байдаг. За тэгэхээр энэс бол их багасаад ирэх юм бол одоо хүчлэлэг тал руугаар бол асуудалтай, шүлтлэг тал руугаа бас дээш өсөд байх юм бол амь насанд аюултай, аль нь бол аюултай байдаг. Тэгэхээр ер нь бол цусны хувьд бол яг тэр маш нарийн одоо богино хэмжээндээ бол тэнцвэртэй байх хэрэгтэй. За тэгэхээр ерөнхийдөө цусны хувьд бол юм байна. За ер нь бол бидний гидсний хувьд бол одоо жишээ нь шүлтлэг тал руугаа байж ээж хэвийн ажилдаг бол ходоод бол хүчлэлэг байж ээж хэвийн ажилдаг гэх жишээ нэ. За амны хүндийгээд аваад үзэхэд ерөнхийдөө саармагдуу те ерөнхийдөө шүлтлэг тал руугаа за улаан холоо бол ерөнхийдөө дээд хэсгүүд нь бол өөр байдаг. Одоо жишээ нь улаан холоо доошлох тусмаа арай сул хүчлэлэг болж идэг гэх жишээ нэ. Тэгэхээр бид нар бол яг нэг бид бол ерөнхийдөө яг эргэтэн болгоны хувьд бол тэр хүчил шүлтэн яг байх хэвээр хэмжээндээ л байх хэвээр. За тэгэхээр бид нар яг хоол идж байгаа үед бол хотоодны орчинд бол хүчлэг орчин байж ээж хоолыг бид нэрийг задлана. За тэгэхээр одоо жишээ нь махан хоол идж яхад хотоодны дотор бол хүчил шүлтийн одоо pH нь бол бүр 1 болж ээж за зарим тохиолдолд бүр 0.8 байж ээж бидний идсэн хоол хүнсийг боловсруулдаг. За гэтэл тэр үед нь хэрвээ та ус уучих юм бол ус гэдэг чинь өөрөө саармаг учраас таны тэр ходоодны доторх хүчлэг нь сулраад ирчих юм бол тэр мах уурга задлж чадахгүй байдалд хүрнэ. Тэгэхээр та ерөнхийдөө махан хоол идж байгаа үедээ аль болохоор ходоодонд одоо хүчлэг талыг нь дэмжиж өгвөл хэвийн хоолой боловсруулна. Ходоод хоосроод ирэхээр ходоодны орчин жишээ нь pH нь бол дээшлээд одоо ойролцоогоор 1.5 болж ирдэг. Тэгэхээр 5 хоосон ходоод бол 1.5-тай. Тэгэхээр арай бол саармаг болохгүй ерөнхийдөө сул хүчлэг тал руугаа орж ирдэг. Тэгэхээр бид нар одоо хоосон ходоодн дээр хоол байхгүй дээгүү үед нь хэрвээ та хүчлэг зүйл хэрэглээд байх юм бол ходоодоо бас гэмтэн штэ. Тэгэхээр бид нар эндээс харах юм бол яг хизээд яг юу идэж уусан үедээ бид нар хүчил шүлтийг одоо тохируулах вэ гэдэг нь их чухал болж ирж байгаа. За тэгэхээр хоол идээгүй байх үед бол ерөнхийдөө бид нар ус уух, за мөн тэр шүлтлэгжүүлсэн ногоо тэ хэрэглэх гэх мэт нь бол бидний гидсэнд бол их таатай
гэзний өөрийнх нь хэвийн орчныг бүрдүүлэхэд хэрэгтэй гэх жишээ нэ. За тэгэхээр энэ бол яг тухай тохиолдолд өөр байдаг. Тэгэхээр яг энэ дээр ямар тохиолдол вэ гэдгээс бол хамаарна. За эхний асуултандаа ерөнхийдөө хариулж байна. За дараагийнх нь болохоор энэ дээр хонгорцол хонгороо гэдэг хүн ходоодны улаалт шархлааны эмчилгээний талаар асуусан байна. За тэгэхээр ходоод ерөнхийдөө өөрийгөө хамгаалдаг ийм механизм ажиллаж идэг. Хэрвээ тэр нь сулраад байх юм бол ходоод нь өөрөө ерөнхийдөө улаадаг өрөвсдөг, цаашлаад шалбархаа үүсдэг. За тэгэхээр бид нар энэ ходоодны шалбархаад өрөвслийн үед бол хамгийн гол нь юуг мэдчих ёстой вэ гэхээр энэ тохиолдолд айл болохоор ходоодны хүчлийг нэмэгдүүлэхгүй байх хүнсийг хэрэглэнэ. За тэгэхээр хүнсийг бол бид нар дотор нь өөрөө хүчлэг хүнс байхаас гадна зарим хүнс нь бол өөрөө саармаг эсвэл шүлтлэг байдаг ч гэсэндээ ходоодны дотор ороод ирэхээр үйлчлэл нь ходоодны хүчлийг ялгаруулдаг, дэмжиж идэг юм хүнснүүд байж идэг. Тэгвэл бид нар шарх шалбархаатай үед хамгийн гол авах хэрэгтэй арга хэмжээ бол ерөнхийдөө тэр нэг эмчилгээ хийж байгаа саруудаа одоо нэг ихний 1 сар 2 сард бол ходоодны хүчлийг ерөнхийдөө аль болохоор идэвхжүүлэхгүйгээр тэр шарх шалбархааг төлжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй болдог. За энэ бол ер нь хамгийн энгийн зөвлөгөө нь бол энэ байгаа. За цаашлаад яг одоо ямар хүнсийг хизээд идэх үү, хэдэн удаа хоол идэх үү гэдэг нь таны одоо ходоодны яг аль хэсэг дээр ямар хэмжээнд гэмтсэн бэ гэдгээс хамаарна. Тийм учраас энэ бол тухайн хүн болгоны хувьд бол өөр болно. Тэгэхээр ходоодны доод гарах хэсэг дээрээ 12 хурагц дээрээ хэрвээ ийм гэмтлүүд явагдсан бол бид нэр идэх хоол нь өөр болно. За хэрвээ ходоодны их бие хэсэг болоод ёроол хэсэг дээр шарах шалбархаатай бол бас авах арга хэмжээнүүд нь өөр болно. Тэгэхээр энэ бол хувь хүн болгоны хувьд өөр байдаг учраас одоо яг энэ сошиал орчинд өгж байгаа зөвлөгөө нь хүн болгонд бол таарахгүй. Тийм учраас та яг өөрийнхөө хувьд таарсан зөвлөгөөг авъя гэх юм бол яг өөрийнхөө холбогдох шинжилгээнүүдийг авчраад зөвлөгөө авбал илүү оновчтой болно гэж бодож байна. За энэ дээр Ариука гэдэг хүн за цөсөө ахуулсан ходоод руу цөс ялгарч их ордог үүнийг яах вэ? Дурандуулахад ходоод нь цөсний шингэн их байсан. Яаж эмчлэх үү? Ямар дэглэм барих вэ? Зөвлөгөө өгөөч гэсэн байна. За тэгэхээр энэ хүний хувьд бол одоо гидс ходоодны сөөргөтэй гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. Өөрөөр хэлбэл зөвхөн цөс орж ирж байгаа биш. Энэ бол давхар гидсэнд байгаа болгон буюу одоо нойр улчирхааны ялгаруулсан шүрлүүд ч гэсэндээ энэ ходоод руу бол орж ирж байгаа. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө ямар тохиолдолд орж ирдгүү шалтгааныг нь эхлээд таньж мэдэх хэрэгтэй. Ерөнхийдөө цөсний сөөргөө орж ирж байгаа хүмүүсийн хувьд хамгийн том асуудал нь нэгдүгээр хөвлийн даралт өндөр байдаг. За өөрөөр хэлбэл гидсэнд даралт нь их байгаа тохиолдолд дээшээ одоо сөргөж орж ирж байгаа. Нөгөө талдаа цөсний асуудлууд байдаг. За тэгэхээр өнөөдрийн сэдв болохоор бид нар хэдийгээр одоо энэ ходоод руу орж ирж байгаа гэдгийг ярих гэж байгаа боловч энэ нөгөө элэг цөс нойр улчирхай үйл ажиллагаа гидсний одоо бактерийн тэнцвэр гэх мэтчлэн сэдвүүл рүү ороод нэлээд хазаах гэдэг байгаа учраас энэ хүрээд зогсоё. Хэрвээ та энийг мэдээ гэх юм бол бид нар 9 сард явуулсан цөсний одоо өтгөрлөө эмгэн ангаа гэсэн ийм мэдээллүүдийг бол цуврал байдлаар 9 сард бүхэл бүтэн 1 сарын турш тавьсан. Тэгэхээр тэр мэдээллийг та гүйлгээд үзэх юм бол тэн дээр танд хэрэгтэй мэдээллүүд байгаа. За яг та өөртөө одоо яаралтай те заавал тэрийг уншиж судлах надад цаг байхгүй гэх юм бол биднэр лөө бас хандаж болно. За энэ Баяраа гэдэг хүн хатан гашилтай тэгээ дээр нь ургацгтай гэсэн гэж юм. За яаж эмчлэх вэ гэсэн ийм ерөнхий асуулт тавьсан байна. За тэгэхээр энэ дээр бол хоёр төрлийн одоо ходоодны асуудлууд яригдж байна. Нэгдүгээрт нь болохоор ходоод нь хатан гашил буюу салт нь ерөнхийдөө нэмгрээд улчирхаа эсүүд нь цөөрцсөн байна. За нөгөөх нь болохоор ходоодонд ургацгтай болсон гэж байна. За тэгэхээр ерөнхийдөө ургацг гэдгээ эхлээд бас хатан гашилын тухай бид нар өмнөх 7 хоногийн хагас өдөр 14 хоногийн өмнө гэсэн. Нилээн дэлгэрэнгүй ярьсан учраас та тэр хэсгээс бас давхардуулахгүй сонсороо гэж хэлгүйсэ. Ургацгийг бол би яриаг байсан учраас ургацг дээр бас зогсоод хариулахад за ургацг гэдэг чинь юу нь яагаад үүсдэг вэ гэхээр та өөрөө ходоодоо хамгаалж чадахгүй болоод ирэхээр таны ходоод өөрийгөө хамгаалах гэж өөрийнхөө салстуудыг одоо салст хушуур эсүүдийг бол олшруулж салс бүрхүүлийгээ зузааруулж яана гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хатан гэрчлэл нь болохоор ямар тохиолдол үүсдэггүйхээр өөрийнх нь салс бүрхүүл нэг хэсэг газараа бол гимтээд тэгээ тэр хэсэг нь бол ингээд нэмгрээд булчирхай эсүүдээ алдчихж байгаа болохоор хатан гэрчлэл үүсэж байгаа. Тэр ургацгай гэдэг нь болохоор тэр байнга ходоодыг улаалгаад өрөвсүүлээд тахаар ходоод өөрийгөө хамгаалах гээд ерөнхийдөө зузааруулж ийн гэсэн. Өөрийнхөө хочуурыг зузааруулж ийн гэсэн. За зүүрлэх юм бол одоо юутэй зүүрлэх вэ гэхээр та нэг бариу гутал өмсчлээ гэж бодъё те. Бариу гутал өмсгөр бид нар мэддэг штэ. Гутал холгодог те. За хэрвээ бидний арсыг байнга ингээд арс гэдэг чинь өөрөө бас биднийг хамгаалж байгаа нэг юм хучуур эсүүдтэй байгаа штэ. Тэгэхээр тэр хучуур эсүүдийг байнга улаалгаад ингээд гимтээгээд байхаар сүүлдээ яадаг вэхээр таныг өөрөө хамгаалж чадах байгаа учраас таны бие өөрийгөө хамгаалах гэж тэр хэсэг дээр хучуур эсүүдээ зузааруулж олшруулдаг. За энийг нь бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр одоо арсны эвэр гэж хэлдэг те. Энэ тэндээ одоо эвэршсэн байгаа бол энэ бол ерөнхийдөө таны бие өөрийгөө одоо нэг хэсэнд хамгаалж ийн гэсэн. Одоо чинь зарим хүмүүс бол ингээд гантилаар дасгал хийдэг ч юм уу эсвэл гитар хөгжмөндөр ингээд
байнга ингээд тоглоод ахаар тэр арсыг ингээд байнга ингээд гимтээгээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр болгонд тэр гимтлийн үр дүнд юу үүсдэг вэхээр ерөнхийдөө арс зузаарч тэр хэсэг нь эвэршдэг тийм ээ. За тэгвэл яг энтэй төстэй процесс хүний биеийн дотор эрхтнүүдийн салтад бас явагдаж байгаа. Тэгэхээр энэ салтанд одоо хаана ургацаг ургаж болох вэ гэхээр бидний ходоодонд ургаж болно тийм ээ. Бидний гидсэнд ургаж болно. Бүдүүн нарийн одоо гидсэнд ургаж болно. За цаашлаа бидний цөсний хүүдийг их мэтчлэн эрхтнүүдэд бол ийм өргөсүүлээд байх юм бол энэ тохиолдолд ерөнхийдөө ургацаг үүсчихэж байгаа. За тэгэхээр та энэ хатан гэрэлтэй байна гэдэг маань өөрөө маш олон жилээр үргэлжилсэн хатан одоо архаг өрөвсөл явагдчихээн. Тэгээд тэрний үр дүнд энэ ургацаг үүссэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол энийг эмчилнэ гэдэг маань тэр хотоодыг гимтээгээд байгаа өрөвсүүлээд байгаа тэрхүү шалтгаан нэг олж таниад тэр хүчин зүйлүүдийг нь одоо арилгаж тэдгээрээс ангижирсан цагт л одоо эдгэрэлт явагдаж эхэлнэ. Тийм учраас та одоо ходоодны өрөвсөлд арах ийм эмчилгээг хийлгэх ийм сайн шаардлагатай. Амьдралынхаа одоо хоолтон амьдралын хэв маяг хоолтон дээр бол асар буруу яваад байгаа юм байна шүү. Энийг л одоо засахулжээ гэсэн үг байна. За товч ч гэсэн мэдээлэл авсан байхаа гэж бодож байна. Ерөнхийдөө эмчилгээ нь бол ходоодны өрөвсөлд арах эмчилгээг л үндсэндээ явна гэсэн үг. За Бууна гэдэг хүн маань хоол идснээс нэх удалгүй хүндрээд байх юм аа. За хүн хэдэн настай бай бас бичээрээ зарим хүмүүс манай хүүхэд гэхээр бид нэр одоо бага насны хүүхэд гэж бодоод ингээд та хүүхдээ тэрвэрэд аваад ир гэхээр бишээ 27 та залуу гэж яддаг байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ таны хувьд бол жижигхэн хүүхэд гэдэг боловч яг тухайн хүнийхээ бас насан турш хүн байвал нэг өөр зөвлөгөө өгнө шүү. За тэгэхээр хоол идээд удалгүй хүндрээд байгаа гэж энэ ходоод гэдсэн өвдөөгөө юм хилдэг ингэж жил болж байгаа. Дагуулж явж үзүүлэх боломжгүй миний дэргэд Монгол байдаггүй болохоор гэж байна. За тэгэхээр том хүүхэд юм шиг байна те хамт амьдрдаггүй бодоход. За тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө хаана амьдарч байгаа вэ гэдэг нь их чухал да. Ер нь идж байгаа хоол хүнсний их нөлөөлж байгаа. За тэгэхээр хүн хоол идээд ерөнхийдөө гүйлгээд байна гэдэг маань бидний хоол боловсруулах эрхтэн тогтолцоогоор ерөнхийдөө хямралд орчихсон байна. За тэрэн дотроос ерөнхийдөө бидний өрөвсөл явагдаж байгаа. Тэгэхээр энэ өрөвсөл нь болохоор цөсний хүүдийн өрөвсөл, нойр улчиргаан өрөвсөл, гидс, нарийн бүдүүн гидсний өрөвслүүд явж байгаа тохиолдолд ерөнхийдөө хоол идэхээр тэр хоол эзний дараа гүйлгээд идэг. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө өрөвслийн процесс явагдаж байна. А дээр нь тэр хоол боловсруулахад ялгарх ёстой шүүрлүүд бол ходоодны хүчил, шүлс, за цөсний хүчил, нойр улчиргаан шүүрлүүд, мөн гидсэнд байдаг бактериуд гэж байгаа. Тэгэхээр тэдгээрийн хувьд бол одоо дутмагшилтай байх, тэнцвэргүй байх энэ бүхнээс бас болно. Тэгэхээр яг альнаас болоод байна гэдгийг тодруулахын тулд хэд хэдэн шинжилгээ хийх шаардлагатай. Тэгэхээр та хүүхдтэй тэр байгаа газараа шинжилгээнүүд хийлгээд тэгээд эхлээд эмчит хандаж оншоо тавилах хэрэгтэй. Тэгээд тэр оншныхаа эсрэг ийм эмийн эмчилгээнүүд хийхээс гадна мэдээж хоол боловсруулах эрхтнүүдийн ангаахад хамгийн чухал юм нь юу гэдэг вэхээр ерөөсөө одоо 60-70% нь бидний цэвэр хоолтоос хамаардаг учраас хоолны эмчилгээ бол заавал хамт явна. Тэгэхээр тэр талын зөвлөгөөг бол биднээс авч болно. Тэгэхээр ийм дараалалтай явна шүү. За Зина цөөргөнд бохиж ажиллах сайн гэх юм аа хоолны дараа болж өгвөл сахар багтаа бохих гэж байна. За тэгэхээр ер нь бол одоо сөөргөө гэдэг чинь бидний хунигч булчингуудын үйл ажиллагаа ихээр доголдож байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр тэр булчингийн үйл ажиллагааг хэвийн болохын тулд бидний давтамжтай юм залгих хөдөлгөөн хийж рефлекс ажиллуулж байгаа. Одоо унган рефлекс ажиллуулж байгаа. Тэгэхээр энэ рефлексийн ачаар дээрээс доош чиглээд ороос дээш чиглэх нь багасна гэсэн. Тэгэхээр энэ дээр бид нар хэрвээ гаатай ийм бохиж ажиллах юм бол гаажин өөрөө эсрэгээр тэр одоо булчингийн ялангуяа тэр улаан холон доотлын хунигч булчингийн хаагдах тэр байдлыг нь одоо сулруулад байдаг учраас аль болохоор ийм одоо тэр гаагуулаагүй зүйлийг хэрэглэн. Тэгэхээр манай дээр болохоор ийм жилитэй лаб байдаг юм. Тэгэхээр энийг бол хэрэглэхэд бас энэ завьртай өмд бол их тохиромжтой. За ходоодод дундуулсан Оюнбаатар цацрал ходоодны өрөвсөл гэж гарсан эдийн шинжилгээ аваад хоолны дэглэмийн тухай гэж байна. За тэгэхээр эдийн шинжилгээ аваад хариу гарна гэдэг чинь бол маш сайн. Өөрөөр хэлбэл энэ бол яг одоо эмчийн туршлагаас хамаарахгүйгээр яг тэр одоо ходоодны салтад ямар өөрчлөлт явагдаад байна гэдгийг эцсийн байдлаар онцлогдож байгаа. За тэгэхээр тэр оншоороо бол ходоодны одоо өрөвсөл гэж байгаа бол мэдээж та энэ дээр одоо өрөвсүүлэгч тэр хүчин зүйлсийг л хангаах хэрэгтэй. Тэгэхээр хүн болгоны хувьд өрөвсүүлэгч нь өөр байдаг. Зарим хүний хувьд одоо сэтгэл санааны хямралаас болж ходоод өрөвсдөг бол зарим хүний хувьд одоо хортой зуршууллуудаас болж ходоод өрөвсдөг. За тэгээд нөгөө өмнөх бидний лайв дээр ярьсан ходоодыг гимтээдэг яг үндсэн хөнөөлт 3 шалтгаан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр 3 шалтгаанууд танд аль нь байна вэ гэдгээ эхлээд олж тодруулнаа. За тэгэхээр та энийг олж тодруулж чадахгүй байгаа бол бидэнд хандаад хурж ирээ зөвлөгөө авч болно. За ирэх 7 хоногийн 3 дахь өдөр гэдэг чи одоо хэдэн болж байна? 28, 5, 6, 7, 27-нд 11 сарын 27-нд бид нар 8 цаг 30 минутаас манай ажил нэгдээд 5 хүртэл ажиллана. Энэ хооронд та хурж ирээд зөвлөгөөг бол авч болно. Тэгэхээр үндсэн бидний одоо үйлчлэгээний зөвлөгөөний төлбөр 50% одоо энэ 27-ны өдрөл хөнгөлөгддөг. Тэгэхээр та хурж ирээд зөвлөгөө аваад тэгээ өөртөө тохирсон энэ хүнс сэргээх эмчилгээг авч болно. Тэгэхээр 27-ны
27-нд манай төв дээр хүрээд ирж болно. За ариук гэдэг хүн ходоодны хавдартай ходоод авах мэс засалд орох гэж байгаа хүнд хоол эмчилгээ зөвлөөж маш их тураад юм идэхээр өвдөд байх юм а гэж байна. За тэгэхээр ходоодны хавдартай хүн маань хавдар эмчилгээнд одоо мисийн мис ажилбар хийлгэхээс өмнө ч мис ажилбарын дараач дэглэмийг бол нэлээд удаан хугацаагаар тууштай байрна. За хавдар судал дээр хоол зүүч гэж тусдаа хүн байж идэг, тэнд үйлчлээд байж идэг. Тэгэхээр тэр хүнээс хавдрын дараах хоолны зөвлөмжийг бол аваарай гэж хэлмээр байна. За ерөнхий би нэг хоёрхан зүйл хийлээ. Ерөнхийдөө ходоодны эвч байна уу? Ер нь бүх төрлийн хавдрын үед бидний хориглох ёстой хүнсний хамгийн номер топ жагсаалтанд юу ордог вэ гэхээр бүх төрлийн сахар ордог. Сахар чихэр орлуулагч орсон хүнсний бүтээгдэхүүний бүгднийг одоо хориглох хэрэгтэй. Тэгэхээр ягаад тэгэхээр энэ чихэр сахар орлуулагч болон энэ бүхэн орсон хүнсний бүтээгдэхүүн маань бол бидний тэр хавдрын эсийн хамгийн дуртай хоол нь болдог учраас тэр хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгах шаардлага гардаг. Тэгээд хамгийн сайн хэрэглэх ёстой хүнс нь юу болдог вэ гэхээр аль болохоор С витамины өндөр агуулмжтай ийм хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй байдаг. Гэхдээ ходоодны хавдрыг дагалдаад ходоодонд хэрвээ шархлаа байх тохиолдолд С витаминыг бид нэр бэлтгэлээр хэрэглэх нь байдлыг уламд ордуулдаг. Тийм учраас аль болохоор хүнсний ногоог гэхдээ түүхийгээр нь биш аль болохоор жигнэж хэрэглээд байх юм бол энэ нь бас тодорхой хуваар 100% одоо тэр С витамина хүнснээс авч чадахгүй ч гэсэн тодорхой одоо нэг те 50% алдагдaltaй байлаа ч гэсэн 50%-аар та С витамин нь аавна. Тэгэхээр ер нь бол одоо энэ олон оронд хийгдсэн судалгаагаар одоо энэ хоол боловсруулах замд байгаа хавдрын бүдүү нарийн гэдэс ходоод улаан хоолой энэ хавдрын үед бид нэр С витаминыхаа хэрэглээг энгийн хүнээсээ нэмэгдүүлэх нь илүү эмчилгээний үед бол одоо тэр юунд эмчилгээг дэмжих маш сайн дархлааг нь дэмжиж өгөх сайн талтай гэдгийг бол баталсан байдаг. Тийм учраас тэр тал дээр юу байгаарай анхаараарай гэж хэлмээр байна. Тэгээд турж ийн гэдэг чинь угаасаа тэр одоо хавдартай хүмүүст байдаг хамгийн гол зовир шинж тэмдэг байгаа. Тийм учраас энэ бол тийм хурдан одоо тэр турсан хүн бол хэвийн байдалтай орох боломжгүй. Тэгэхээр нэлээд сайн дэглэн барих хэрэгтэй шүү. За үлзий орших. Одоо дурандуулсан цөсний сөөргөтэй ходоодны өрөвсөлтэй, нарийн гэзний өрөвсөлтэй, нойр улчирхаа саарл болсон гэсэн хеликобактер 118 гарсан. За им бичиж өгсөн антибиотик уугаагүй байгаа гэж байна. За тэгэхээр энэ хүн дээр сонсоход байна шүү дээ. Ходоодн дээр, нэлэг цөсөн дээр, нарийн гэдэс ишөө дээр нь юу вэ? Нойр улчирхаа гэдэг. Ингээд ер нь бол хоол боловсруулах системээр нь үйл ажиллагаа нь өрөвсөлтэй, хямралтай байгаа учраас энэ тохиолдолд яг уу гэхээр ерөнхий биеийн одоо өрөвслийг эхлээд дарж өгнө. Ерөнхий биеийн одоо зөвхөн хоол боловсруулах системийнх нь биш, биеийн ерөнхий өрөвслийг нь дарж өгөх хэрэгтэй. Тэгэхээр өрөвсүүлэгч хүнс гэдэгт бол одоо бидний хэрэгэлд өдөр тутамдаа ялангуяа хэрэгэлдэг нөгөө гурилан бүтээгдэхүүн маань ихээр орж ирдэг. Тэгэхээр гурилан бүтээгдэхүүн гэхээр одоо бүр монголчуудын үндэсний хоол шиг манайхан ойлгоод за ер нь гурил манайхан өвөө эмээ одоо илэн солонцоороо идсэн, энийг идээд урт насалсан гэд ингээ яриад идэх. За тийм байж болно. Гэхдээ гурилан дотор агуулгадж байгаа цавлаг. За энэ бол ургамлын уураг явж байгаа. Энэ ургамлын уураг нь хүний биед орж ирэхдээ хэрвээ ходоод гидсэн өөрөө цочирсан мэдрэмтгий болцсон байгаа хүн дээр бол илүү цочроог нь улам нэмэгдүүлээд байдаг. Тэгэхээр та гурилан бүтээгдэхүүнийг өдөрт ямар байдлаар хэдэн удаа хэрэглэж байна вэ? Энийг бас нэг мэдэж авах хэрэгтэй. Хэрвээ та нэг талдаа эмийн эмчилгээ хийлгээд антибиотик уусан ч бай нөгөө талдаа болохгүй хүнсээ хэрэглэсээр байгаа бол нэмэх хасах нийлээд 0 болдог шиг эмчилгээний үр дүн гарахгүй. Тэгэхээр энэ дээр бол нэлээд сайн хоолны дэглэм барих хэрэгтэй. Тэгэхээр таны хувьд бол одоо би энэ асуудал болгон дээр баг бүтэн цагийн лекц унших болчиход байна. Тийм учраас лавийнхаа энэ олон хүмүүсийг хүндэтгээд ерөнхийд нь хэлэхэд та ирээд шинжилгээгээ барьж ирээд яг өөртөө тохирсон одоо зөвлөгөөг авал их тохиромжтой. Тэгээд дээр нь таны энэ олон асуудлууд чинь явж явсаар байгаад нэг цөөхөн хитгэн учир шалтгаантай байгаа. Тэгэхээр тэр учир шалтгаанаа таньж мэдхэд бид нэр танд туслана. Тэгэхээр та яг юунаасаа эхэлж имчилгээг эхлэх вэ? Гидснээсээ юм уу? Цөснөөсөө юм уу? Ходоодноосоо юм уу? Хеликогоосоо эхлэх юм уу? Альнаас нь эхлэх вэ гэдгийг тань одоо бид нэр зөвлөж өгөх нь. Тэгэхээр энэ дээр таны маш олон одоо холбогдох сүүлийн үеийн шинжилгээ хэрэгтэй болно. Тэгэхээр та эх 7 хоногт нөгөөдөр тэг хурж ирж болно. Эсвэл тэр 3 дахь өдрийн 50% хөнгөлөлттэй үйлчилж байгаа тэр өдөрч хүрээд ирж болно. За ирэх боломжгүй орон нутагт байгаа эсвэл гадаадд байгаа хүмүүс бол чатаар биднэрloo хандаж болно. Тэгэхээр чатаар ирсэн тэр шинжилгээнүүдэд бол бид нэр өөрсдийнхөө боломжоор бас хариулаад явцдаг. Гэхдээ цаг хугацаа жоохон ордог, шууд одоо хариулах боломжгүй байдаг гэдгийг та нар маань бас ойлгоорой.
За тойв эрдэнэлэг манай охин хеликобактерийн шинжилгээ өгсөн чинь 300 гаруй тоологдсон гинэ. Ямар арга хэмжээ авах вэ гэж. За тэгэхээр ер нь бол лаборатори болгоны хувьд өөрийнх нь лавлах хэмжээ нь тэр аппаратаас хамаарат өөр байдаг. Ерөнхийдөө манай Монголд байгаа лабораториудын хувьд бол ихэнх нь нөгөө 0-оос 40 байх нь хэвийн хэмжээ гэсэн лавлах хэмжээтэй ийм үзүүлэлттэй байдаг. Тэгэхээр хэрвээ тэрүүгээр үзүүлсэн байхад 300 гарч байгаа бол энэ лавлах хэмжээнээс даруй 8 дахин тийм ээ 9 дахин бол өндөр байна гэж үзэж байгаа. За тэгэхээр ийм тохиолдолд бол ерөнхийдөө эхлээд ходоодонд үүссэн одоо ходоодоо хэрвээ дуурандуулсан бол ходоодонд байгаа тэр хеликобактерийн үүсгэсэн гэмтлийг ерөнхийдөө харж агаад эмийн эмчилгээг тийм ээ эхлээд төрүүлээд хийх юм уу эсвэл эхлээд хоол заслаа хийж агаад дараа нь эмийн эмчилгээ хийх юм уу гэдэг тактикаа боловсруулдаг. Тэгэхээр зөвхөн энэ 300 гэдэг тоон дээр үндэслээд эмчилгээ хийх нь тийм оновчтой биш. За ганц одоо юу хэлэхэд хэрэгтэй зүйл одоо нэгэн зөвлөгөө өгөөч нэгэн одоо хелико юм өндөртэй хүнд ганцхан зөвлөгөө өгөөч гэх юм бол би юу хэлэх вэ гэхээр бактери өөрөө юунд дуртай вэ тэрийг нь битгий өгөл гэж хэлмээр байна. Тэгэхээр бактерийн дуртай зүйл нь юу байдгүй гэхээр өөрөө маш их тийм чихэрлэг зүйл нь дуртай. Тэгэхээр бид нэр чихэрлэг зүйл юунд байдгүй гэхээр заавал тэр элсэн чихэртэй юм уу яотонтой эсвэл чихэр агуулсан хүнс биш. Ерөнхийдөө бүх төрлийн жимс, хатаасан жимс эдгээрт бас их дуртай байдаг. Тийм учраас хеликобактертэй хүн бол ерөнхийдөө чихэрлэг зүйлийг үндснээс нь бүгднгийн одоо хасах хэрэгтэй. За тэгээд цаашлаа зөндөө олон юм байдаг. Тэгэхээр холбогдох шинжилгээнүүдээ авчраад зөвлөгөө авч болно. За энэ дээр Наранчи амар гэдэг хүн хатан гэршилтэй насжилттай холбоотой байдгүй гэж байна. Хатан гэршил насжилттай холбоотой байдгүй гэж байна. За энэ бол хатан гэршлийн нэг одоо хүчин зүйл нь мөнөөсөө мөн. За хүн бол одоо ер нь 20 нас хүртлээ тийм. Ерөнхийдөө хүн бол ингээд бүх эдис нь түлжиж ургаж байдаг. Тэгээд бүх эдисүүд нь өөрсдийнхөө насан туршийн та хэд наслахын тэр нөөц бололцоог нь өөртөө ерөнхийдөө хадгалж яадаг. Одоо өөрөөр хэлбэл бүх эдистэй нөөц үсгэж яадаг. За тэгэхээр тэр нөөц эсүүд нь болохоор одоо тэр нөөц биеийн нөөц гэж байгаа шүү дээ. Тэр нөөц нь өдрөөс өдөрт жилээс жилд багасч яадаг. За энэ багслыг бол ерөнхийдөө судалгаанд юу гэж хэлдэг вэ гэхээр хүн одоо 1 жил 1 нас тийм ээ ахихад хүний нөөц бол ерөнхийдөө ойролцоогоор 1% буурч яадаг. За хэрвээ та буруу хооллоод, буруу аж төрөөд, хорц зуршлууд хэрэглээд, нойр муутай, стресстэй ийм байгаад байх юм бол магадгүй энэ нь 2 дахин, 3 дахин ихээр нөөц нь буурч болно. За тэгэхээр энэ хүн нас ахихын хэрэг. За энэ насжилт бол хизэнээс эхэлдэг вэ гэхээр 25 наснаас эхэлж байгаа. 25 нас хүртэл бол ерөнхийдөө хүний бүх юм дээшээ өсөж явж байгаа. За 25 наснаас алгуурхан буурж ирнэ. Буурсаар байгаад ерөнхийдөө цэвэршилтийн насанд очиод ирэхээр огцон буурдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол хүн 45 наснаас за ер нь 50 наснаас эхлээд бол бүтэлт маш эрчимтэй явагддаг. Өөрөөр хэлбэл нөөц нь байглаас өгсөн нөөцийн 40%, 50%, 60%, 70% хүртэл бол одоо хооцсон байж байгаа. За тэгэхээр бид нар энэ нь бол хүний бүх хэрэгтэнд яа бидний арьсанд, үсэнд одоо юу гэдгийг дотор бүх хэрэгтэн үе мөч булчин шүрмэс бүгдэнд явагдаж байгаа. Яг энтэй адилхан бидний ходоодонд ч гэсэндээ энэ процесс яг явагдана. Тэгвэл бидний ходоодонд одоо байх ёстой тэр булчирхай эсүүд гэж байгаа. Тэр булчирхай эсүүд нь залуу байхад танд одоо хэдэн сая те 30-40 сая байх ёстой. Одоо таны тэр нас ахаад ирэхээр магадгүй тэрний чинь тал нь 40%, 50% ингээд байхгүй болцсон байна. Тэгэхээр нөгөө эсүүдийн ялгаруулдаг шүүрлүүд нь тэр одоо хүчлүүд нь мэдээж залуу үеийнхээс багассан. Тэгэхээр ходоод ерөнхийдөө хатангэрсэн байдаг. За гэхдээ 60-таа мөртлөө одоо 50-тай 40-тэй хүмүүсээс ч илүү ходоодтай сайхан ходоодтой хүмүүстэй бол таардаг. Гэхдээ энэ нь харамсалтай цөөхөн байдаг. Нөгөө талаар эсэргээрээ дөнгөж 30 настай мөртлөө бүр одоо ходоод нь хатангэрчлэн одоо C3 байгаа буюу бүр ходоодны ихэнх одоо гарах хэсэг нуглуур те их бие хэсгээ дээр ингээ хатангэрсэн ч хүмүүс байдаг. Тэгэхээр энэ бол одоо ингээд үзэхээр яг насжилттай шууд холбоотой гэж бас хэлж болохгүй. Гэхдээ мэдээж ихэнхт нь массын хувьд одоо нийт хүмүүс амын хувьд бол насжилт насчихын хэрээр ходоод хатангэрчл нь бол баг бүхэнд онцлогдно гэж үзнэ. За жада шинжил гэдэг хүн байна. Ходоодны хан зузаарсан гэхээр яасан гэсэн үг вэ? Ямар арга хэмжээ авах вэ гэж юм. За тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө бүтцийн өөрчлөлтүүд явагдаж байгаа. Тэн дээр мөхлгүүд томорж гин, ургацгууд ургаж гин, ходоод гизсэж болно. Тэгэхээр ерөнхийдөө бол таны ходоодны өөрийнх нь тэр булчирхай эсүүд чинь бүтэц өөрчлөгдөөд салстууд нь өөрчлөлтөнд орж гинэ л гэсэн үг. Тэгэхээр энэ бол өөрөө цаана яг юу явагдаж байгааг та тодруулахын тулд ходоодныхаа хэсэг газруудаас салтаас нь одоо эд тасалж аваад микроскопоор одоо эдийн шинжилгээ хийлгээд яг юу вэ гэдгээ мэрэгжлийн хүмүүсээр
одоо микробиологч хүмүүсээр тодруулах хэрэгтэй болно. За энэ бол хэвийн зүйл биш. Тэгэхээр энийг бол бас юу ах хэрэгтэй. Анхаарлаасаа хүндэрүүлэхгүй ач холбогдол тавьж хандах хэрэгтэй. За энэ дээр чулуун цэцэг дорж сүрэн ходоодны хатангарлын талаар мэдээлэл авъя гэж байна. За та өмнөх 14 хоногийн өмнөх мэдээлэл үзээрэй. Тэрэн дээр бол би бүр слайд бэлтэж байгаад бүтэн цагийн хатангарлын талаар ийм юу явсан мэдээлэл өгсөн байгаа. За хэрвээ танд тэр мэдээлэл хангалтгүй санагдаад дээр нь асуудлаа бол би мэдээд байна. Би одоо хатангаршилтай. Одоо би шийдлээ олмоор байна. Энэ дээр ямар арга хэмжээ авах вэ гэдгийг мэдмээр байгаа бол одоо нөгөөдөр буюу 25-наас 29-ны хооронд явагдах манай онлайн сургалтанд бол та хамрагдаарай. Бид нэр энэ сургалтын дээр бол за бид нэр дээр нэг жоохон юу харуулах юм. За энэ дээр бол бид нар юу явах гэж байгаа вэ гэхээр ерөнхийдөө энэ ходоод гидсэн эмгүү ангаай гэсэн сэдвээр бол сургалт явна. За тэгэхээр энэ сургалтын дээр ерөнхий яригдах энэ дээр яригдах зүйлүүд нь болохоор за энэ дээр чи нэлээд хойно байгаа да. За энэ дээр бид нар энэ дээр болохоор ерөнхий ходоод яагаад одоо халтангаршаад байдгийг, ходоодны шарх шалбархаа яагаад үүсээд байдгийг, танд яг ямар нь байгаа юм бэ гэдгийг та өөрөө таньж мэдэх, дараа нь арга хэмжээ шийдэл олоход хэрэгтэй тэр мэдээллүүдийг бол бид нар өгнө. Дээр нь ходоодны асуудалтай ийм хүмүүст хооллолтын тал дээр бид нар маш дэлгэрэнгүй зөвлөмжийг өгж байгаа. Өдөрт хэдэн удаа хооллох уу? Ямар хүнсийг хэдийд нь идэх үү? За ходоод шарх шалбархатаа бол ямар хүнс идэх вэ? Хатангаршилтай байвал ямар хоол хүнс идэх вэ? Аль нь байгаа бол яаж одоо хооллох вэ? За хүнсний бүтээгдэхүүнээс бид нэр хэрэглэж болохгүй хүнс нь юу вэ гэх мэтчлэн за цаашлаад бид нар энэ зөвшөөрөгдсөн ээлтэй хүнсээрээ ямар хоол хийж идэх вэ гэдэг жорыг танилцуулсан. За цаашлаад ерөнхийдөө бидний энэ эмчилгээг дэмжиж өгдөг маш олон ийм амьдралын хэм маягууд байдаг. Тэрэнд хэрэгтэй бүх мөрдөх дэглэмүүдийг, дасгал илгүүдийг зааж өгнө. Тэгээ дээр нь тэр үрслийг дарах, хоол боловсруулах, одоо шингэцийг сайжруулах ийм нөхөн сэргээх эмчилгээг зааж өгсөн. Ийм 5 өдрийн сургалт явагдана. Тэгэхээр бид нэр сургалтаа болохоор Facebook-ийн хаалттай группээр тэгээд Zoom-ээр бас явж байгаа. Тэгэхээр энэ Zoom-ийн ач холбогдол нь юу байгаа вэ гэхээр бид нар өмнө нь бол Zoom-ээр юу явууллаагүй. Zoom бол яг одоо суралцагч маань энэ сургалтанд хамрагдж байгаа хүн маань өөрөө яг тухайн өдөр болгоныхаа сургалтын дээр байгаа хичээлээс сонсоод мэдээлэл авчаад эргээд ойлгомжгүй байгаа зүйлээ асуугаад ярилцаад явах яг танхимын сургалт шиг ийм байдлаар явагдана. Тийм учраас илүү амьд харилцаатай ийм сургалт бол явагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр та хамрагдвал их зүгээр байгаа. Тэгээд бүртгэл маань бол одоо үргэлжилж чинь өнөөдөр маргааш бүртгэл явагдаад ерөнхийдөө бүртгэл хаагдаад бид нэр сургалтаа явуулж байгаа. Тэгээд энэ сургалт ерөнхийдөө байнга явагддаг. Хэрвээ та энэ удаа хамрагдаж байгаа бол дараа жилийн энэ чинь 5 сард явагдана. Өөрөөр хэлбэл хагас жилийн дараа явагдана. Тэгэхээр тэр үед нь бас та хамрагдаж болно. За энэ дээр бол ерөнхий сургалтаа ерөнхийдөө бас танилцуулчих. За бадмаа дэмээ өдөртөө өвдөхгүй шөндөө унтахаар өвдөд байна. Ходоод нь л байлгүй дээ, тийм ээ. 6 жил болж байна. Тэгээ өдөртөө өвдөхгүй болохоор тоохгүй яваад байсан. Одоо сүүлийн үед өдөрч бас мэржигнээд гэнэ үү? Нэг л завиртай байх боллоо гэж байна. За ер нь ямар нэгэн юм ингээд баг дээр нас арга хэмжээ авахгүй бол мэдээж тэр завир нь бол нэгдүгээрт олон болж ирдэг. Дээр нь давтамж нь нэмэгддэг. Энэ бол одоо өөрийнхөө юугаар л явж гин гэсэн. Үе шатаараа л явж гин гэсэн. Тэгэхээр ямар нэг юм хэрвээ илааширч байгаа бол анагаагдаж байгаа бол давтамж нь багасаад завир нь хөнгөрж яадаг. Хэрвээ давтамж нь ихсээд завир нь ихсэж байгаа бол энэ хүндэрж ийн л гэсэн. За шөндөө завирлаад ходоод завирлаад байгаа бол энэ ихэнхдээ юутай холбоотой байдаг вэ гэхээр таны зөвхөн ганцхан ходоод гэмтчихээгүй юм байна. Дээр нь таны гидсэнд асуудал байна. Таны элэг цөсөн нойрлцоханд асуудал байна л гэж ерөөсөө шууд 100% шууд урьдчилаад хэлж болно. Тэгэхээр танд нэг асуудал биш, нэлээд хідэн асуудал байна. Ялангуяа энэ бол одоо шөнийн сөөргөө яг хавсарч байна. Тэгэхээр хүн хөвтөд ирэхээр хүний биеинд одоо бүх байрлал хэвтэй байрлалд оронгууд гидсэнд байгаа болгон бүгдээрээ ходоод руу орж ирэх юм таатай байдал ордог. Тэгэхээр энээсээ болж бол нэлээд асуудал үүсдэг. Тэгэхээр та ерөнхийдөө юугаан ходоодныхаа дуран хийлгээд холбогдох шинжилгээнүүдээ хийлгээд эмчид эхлээд хандах хэрэгтэй. За тэрний эмчилгээнийхаа дараа эмийн эмчилгээ бол ерөнхийдөө хамгийн дээдлэн л 1 сар үргэлжлэнэ штэ. Гэтэл энэ сарын хугацаанд бол таны 6 жил өсгчээд одоо өвдөө 6 жил болсон. Тэрнээс өмнө өвдөхөөс өмнө магадгүй 10 жил 20 жил явцсан байгаа штэ. Тэгэхээр энэ 20 30 жилийн асуудлыг бид нэр 20 30 өдрийн эмчилгээгээр бүрэн засаад ангаагдаад эдгээгдэх боломжгүй. Тэгэхээр ангаах ухаан бол таныг ерөнхийдөө их хүндрэлсэн байгаа үед нь ерөнхийдөө тэр хүндрэлийг нь баг зэрэг
одоо дарангуулаа тэр зовирыг нь ерөнхийдөө бүдгрүүлэх арга хэмжээ авч байгаа болохоос эргээд яг ив эрүүл болгоод хэвийн хэмжээнд нь очиход бол тусалж чадхаар хэмжээнд хөгжигч боломжгүй. Өөрөөр хэлбэл эмчилгээ гэдэг нь ерөнхийдөө бид нар эмийн одоо ходоод эзний эмчилгээг 100% гэж үзэх юм бол эмийн эмчилгээ ердөө нэг 20-40% л үр дүн гаргана. Тэгэхээр үлдэж байгаа 60, 70%, 80% нь юунаас хамаарх вэ гэхээр цэвэр танаас өөрөөс хамаарна. Та яаж амьдарч байна, яаж хооллож байна, яаж унтаж байна, таны сэтгэл санаа ямар байна гэдгээс хамаарна. Тэгэхээр тэднийг засна гэхээр танд өөрт одоо маш их олон төрлийн юм мэдээлэл хэрэгтэй болоод байгаа шүү дээ. Тэгэхээр та за би тэгэж суралцаад одоо тэрийг чинь мэдчих заавалга эсвэл бид надад тийм одоо боломж чалах эсвэл тийм сонирхолгүй гэж байгаа бол та шууд хурж ирээд өөрийнхөө шинжилгээнүүдэд тохирсон юм зөвлөгөө авч болно. Манай дээр бол одоо яг энэ чиглэлээр бид нэр сүүлийн 6-7 жил зөвлөгөө өгчихсөн. Тийм учраас одоо таны хувьд ямар тактик боловсруулах вэ гэдгийг бол гаргаад өгчнөө. За энэ дээр Зандаа Гарва гэдэг хүн Нольфаза 20 мг-ыг өдөр өнжөөд 3 сар ууж байна. Ходоод татангарчдаг гэж сонслоо мэдээлэл өгөөч гэж байна. За энэ бол ерөөсөө ходоодны хүчээр ялгаруулдаг тэр булчирхай эсүүдийг ерөнхийдөө ажиллагаагүй болгодог үйлчлэлтэй эмнүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр энд бол маш олон төрлийн нэрийг хэлж болно. За тэгэхээр тэнд бол ерөнхийдөө ихэнх нь дандаа празол гэдэг төгсгөлтэй эмнүүд байгаа. За тэгэхээр энэ эмнүүд нь бол яг ходоод шалбархай шархлаа үүссэн үед ходоодыг яг төлжүүлэх боломжийг олгох зорилгоор хэсэг хугацаанд таны ходоодны хүчлийг дарангуулж өгж байгаа туслах үйлчлэгээтэй юм болохоос биш үндсэн эмчилгээ бол ерөөсөө биш. Тэгэхээр энэ имийг та байн гуугаад байх нь нөгөө ходоодныхаа арай чадан ядан ажиллаж байгаа эсүүдийг ажиллагаагүй болгосноос болоод юу үүсдэг вэ гэхээр таны ходоодны булчирхай эсүүд нь бүр ихээрээ гэмтэнэ. Тэгэхээр ер нь бол ходоодыг хатангаршуулдаг нь үнэн. Энэ бол судалгаагаар батлагдсан. Тэр байтугай одоо энэ хүчил дарангуулах эмнүүдийг удаан хэрэглээд байх нь өөрөө явандаа одоо ургацгийг ургуулдаг. Ходоодны ургацэг үүсгэх нэг шалтгаан нь өөрөө энэ ходоодны хүчил дарангуулдаг юм байгаа шүү дээ. Цаашлаад ходоодны хавдрыг хүртэл үүсгдэг. Удаан хэрэглэвэл зохисгүйгээр удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдол. Тэгэхээр та нэг сар угаад энэ ходоод хатангаршаад ходоод ургацагтаа болно. Ходоод хавдар болно гэхгүй л дээ. Тэгэхээр ийм байдлаар удаан хугацаагаар угаад байх нь. Тэгэхээр та энэ дээр яагаад танд энэ одоо нольфазыг бичиж өгсөн юм? Магадгүй танд нэг юм завир байгаад ходоод нь тийм ээ төөнөж өвдөд юм уу эсвэл сөөргөний завир үүснээс болж эмч танд бичиж өгсөн байх. Эргээд та тэр эмээ уучаад хэрвээ завир нь арилахгүй бол дахиад яг тэр эмч дээрээ очиод зөвлөгөө авах хэрэгтэй шүү дээ. Тэгхгүйгээр ингээд за энэ эмчийн бичиж өгсөн юм нь үйлчлэхгүй байна гэдэг дахиад нэг өөр эмч дээр очихоор тэр эмч чинь арай нэг өөр нэртэй эмийг л танд өгнө. Тэгэхээр та тэр эмээ угаар дахиад нөгөө төр зургийн л арга хэмжээ болно. Тэгэхээр энэ дээр бол яг уг суураар нь юмны үндэс угаар нь хэрвээ засъя гэх юм бол тэр ходоодыг гэмтээж байгаа шалтгаан л ер нь юу юм бэ гэдгээл танина. Тэгэхээр тэр шалтгаанаа таних тулд танд мэдээж мэдлэг хэрэгтэй болно. Энийг та судлахын тулд хамгийн багадаа танд 1000 цаг хэрэг болно шүү дээ. Тэгэхээр та 1000 цаг дээр зөвхөн ходоодыг одоо юу гэмтээж ийн гэдэг шалтгаан судлахынхаа оронд 100000 цаг зарцуулсан хүмүүстээр очиод зөвлөгөө авцсан дээр байхгүй. Тэгэхээр ер нь бол хэрвээ та боломжтой бол онлайны сургалтанд суучих боломжгүй бол шууд хурж ирээд өөртөө тохирсон юм зөвлөгөөг хоолны дэглэмийг тийм ээ аваад явуул их зүгээр байна. За од гэрэл баансар. За C3 сөргөө эм хатангарчтай гэсэн нольфаза 40 мг 14 хоног тэгээ 20 мг-аар 14 хоног уусан гэж байна. За энийг уугаад танд ер нь юу өөрчлөгдсөн бэ? Таны завирууд эхлээд юу байсан? Ямар завир илэрч ирсэн? Энэ эмчилгээг хийгээд завир нь багасч гин үү? Ер нь ямар үр дүн гарч ин тэрийгээ бас бичсэн болов уу зүгээрсэн байна. За C3 гэдэг чинь ходоодны ерөнхийдөө одоо хатангаршил явагдаад за ходоодын доороосоо эхлээд нуглуур хэсгээрээ гар хэсгээрээ за их бие баг махир махиа хавьдаа бол ерөнхийдөө хатангарсан байна. За тэгэхээр энэ дээр давхар бас юу явж байна гэхээр сөөргөө явж байна тийм ээ. Тэгэхээр баг зэргийн сөөргөөтэй явж байна. Тэгэхээр энэ дээр бол нольфазаг ганцхан уугаад үр дүн гарахгүй. Эмчнэр маань ч гэсэн дээр энэ дээр тухайн хүндээ нэгэн эм бичиж өгөөд ингэж гаргаад байдаг нь танд завир эсвэл баг байгаа учраас өгж байгаа. Энэ дээр бол давхар таны элэг цусны үйл ажиллагаа ямар байна гэдгийг бас харгалзаж ерөнхийдөө нэлээд юм системтэй арга хэмжээ авбал өгөн зүгээр. За энэ эмийг одоо ингээд та 28 хоног уулаа гэхэд таны одоо энэ хатангаршил зүгээр болохгүй. Ягаад тэгэхээр энэ хатангаршуулж байгаа шалтгаан нь бол энэ нольфаза эмээ бүрэн засагдах ямар ч боломжгүй. Тийм учраас та давхар заавал тодорхой юм дэглэмүүдийг барина.
амьдралын хэм маягтаа өөрчлөлт оруулна. Наад зах нь та өдөртөө хэдэн удаа хооллож байна. Ер нь ходоод өвчлсөн хүн бол ер нь бол багаар өдөртөө 3-4 удаа хооллох хэрэгтэй. Гэтэл та өдөртөө магадгүй 1 удаа 2 удаа хооллоод байвал энд бол засал гарахгүй. Эсвэл бүр ерөөсөө тасралтгүй идээд байдаг бол ямар захиж ахиц гарахгүй. Тэгэхээр хэдэн цагаас юу идэх үү, ямар хүнс идэх үү гэдгээ ерөнхийдөө мэдэж авбал бас танд хэрэгтэй байхаа. За насаа ходоод маш их өвддөг, ямар эм хэрэглэх вэ гэж чинь. За миний хувьд би та нар бидрийг дагдаг бол би бол эмийн эмчилгээ хизээч зөвлөдөггүй. Ягаад тэгэхээр эмийг бол эмчил зөвхөн зөвлөн. Би бол эмч биш. Мэрэгчсэн шимт тэжээл судлаач, эрүүл мэндийн коуч байгаа. Тэгэхээр шимт тэжээл судлаачийн хувьд бол би танд хоол тэжээлээ яаж зохицуулах вэ гэдэг талын бүрэн зөвлөгөөг бол өгч болно. Эбийг бол та эмчээс асуугаарай. Хэрвээ их өвдөж байгаа бол энэ бол ноцтой л байна гэсэн. Тэнд бол олон асуудлууд эсвэл нэлээд хүнд асуудлууд үүссэн байгаа тохиолдол үүднэ. Тэгэхээр та яаралтай эхлээд эмчэд очиж оншоо тавиулаад яг юу нь болохоо хэлсэн байна гэдгийг эхлээд онцлуулад яг юм хурц үе дээр нь бол эмийн эмчилгээг заавал явна штэ. Тэгчээд дараа нь хурц үеэ даарчаад хүн сэргийх эмчилгээ хийх хэрэгтэй. За зарим асуултууд давтагдж байгаа учраас би энэ дээр алхасаад байгаа шүү. За мандах солонго гэдэг хүн ходоод харлаад нэг л их зовиртой ходоодны шарахтай гэсэн. Мэдээж ходоодны шарахтай бол ходоод харлна. Харлна гэдэг чинь юу хэлж байгаа вэ гэхээр таны ходоодны салт гэмтсэн байгаа тэр шархан дээр чинь таны идэж уусан хоол хүнс нэгдүгээрт очиж хүрэлцэн. Хоёрдугаар таны хоолыг боловсруулах гэж таны булчинчин өөрөө гөрүүлзэж хөдлөн. Тэр хөдөлгөөнөөр тэр шарах байнга хүртэн. Мөн таны хоол боловсруулах гэж ялгаруулж байгаад маш хүчтэй тэр бодисууд байгаа. Тэр бодисууд чинь очиж тэр шархалцсан хэсгийг чинь очиж цочрооно. Тэгэхээр та энэ шархаа эдгэхгүй бол энэ харлах одоо ийм завирчин бол ерөөсөө зүгээр болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр шархны эсрэг эмчилгээ хийлгэх хэрэгтэй. За энэ дээр мэдээж эхлээд эмчид хандаад яг стандарт эмчилгээгээ хийлгэж тэрнтэйгээ зэрэгцүүлээд нөхөн сэргийх эмчилгээ хийлгээд хоолоо гой зохицуулчвал энэ шарх бол ерөнхийдөө хөнгөн шарх бол 1-2-3 сарын 1-2 сарын дотор шалбархаа бол идэгчин. Хүнд шарх бол мэдээж 3 сар, 8 сар, 6 сар хүртэл дэглэн барих шаардлага гарнаа. За ходоодны өрөвсөлт юу сайн бэ гэж. За энэ дээр нэг өгүүлбэрээр хариулах боломжгүй. Тэгэхээр та ерөнхийдөө энэ дээр товчхон хэлэхэд за би энэ дээр нэг ганцхан юм хэлчихье. За эндээс харуулад. За энэ дээр ходоод за мэдээж та эмийн эмчилгээгээ хийлгээд явна тийм ээ. За тэр бол таны өөрийн сонголт байгаа. За ходоод эмийн эмчилгээний дараа нөхөн сэргийх эмчилгээ хийх хэрэгтэй. За эсвэл эмийн эмчилгээ хийлэхгүйгээр шууд хөнгөн шатанда байгаа бол завир бага байгаа бол та шууд эмгүү эмчилгээ хийж болно. За тэгэхээр эмгүү эмчилгээ гэдэгт юу орох вэ гэхээр хооллолт орно. Хооллолт гэхээр маш олон зүйл орно. Юу идэх үү, юу идэхгүй байх уу, хизээ идэх үү гэдгээс ахуулаад яаж идэх үү гэдэг хүртэл орно. За тэгээд дэглэмүүд орно. Тэгэхээр энэ дэглэм бол маш олон зүйлээс бүрднэ. За тэгээд дээр нь нөгөө өрөвслийг алга болгоод тийм ээ, өрөвслийг нь дарах хоолоо боловсруулж чадах хэмжээнд болтол нь бид нэр ходоод бицээ дэмжиж өгөх юм хүн төжилт явуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ гурвыг хавсарч хийнэ. Аль нэг нь орхитуулчвал энэ төгсөмжлэгээ болохгүй. Бүгднийг нь хавсарч хэрэглэнэ. Энэ одоо тойргууд тийм ээ, бүгдээрээ хоорондоо огтлцож байгаа шиг эдгээр нь хоорондоо бие бинийгээ одоо синергетик гэж ярьдаг тийм. Бие биенийхээ үйлчлэгийг эрчимжүүлж, дэмнэж өгдөг, хоршиж, хосолж өгдөг. Тэгэхээр энэ хамт хийжээж энэ эмчилгээнүүд бол засагдана. Тэгэхээр та энэ болгоныг одоо бид нэр тийм ээ яриг гэвэл хүн болгонд өөр хооллолт, дэглэм, хүн төлжилт явагддаг учраас яг тухай хүнд нь бид нар ярил их оновчтой болох бах. Тэгэхээр танд хувийн зөвлөгөө бас хэрэгтэй байна. За сувд эрдэнэ лувсан юм гэдэг хүн хоол эзнээс хойш хунгуулах нь юуних вэ гэж байна. За ерөнхийдөө гидсэнд тийм ээ хоол одоо хийх үйлдвэрлэл гэдэг маань олон шалтгаантай. За хамгийн одоо голлох шалтгаанууд нь таны хоол боловсруулалт явагдуулах ёстой тэрхүү шүүрлүүдтэй нь багассан, дутмаг болсон байгаа учраас ийм завир өгж байгаа. Цөс өтгөрөлттэй, цөсний асуудалтай, нойр улчирхаа өрөвсөлтэй, эсвэл ходоодны хүчил багасаад хатангашилтай, эсвэл та хоолоо зажиллахдаа мууж ажилдаг, хагас дутууж ажилдаг ийм байгаа тохиолдолд мөн таны гидсэнд байх ёстой нөгөө бактерийн тоо хэтэрхий их тэнцвэрээ алдаад байх юм бол бактери бол байх ёстой шүү дээ, хүний биед байх ёстой. Гэхдээ гидсэнд байх ёстой бактери нь одоо нарийн гидсэндээ арай бага, бүдүүн гидс рүүгээ их байх ёстой. Гэтэл зарим хүний хувьд бол нарийн гидсэндээ бактери нь их болоод байх юм бол энэ бактерийн одоо нөлөөгөөр гидсэнд бол хэмжээгээр хий үйлдвэрлэдэг. Ингээд ерөнхийдөө унгуулад байдаг. Тэгэхээр ер нь бол гидс дүүрэх, хий ихээр ихсэх, унгуулах гэдэг нь ерөнхийдөө таны хоол боловсруулах тэр хоол боловсруулах болон шингэх үйл явцад тоглоод байна
Тэгэхээр энэ дээр бол маш олон юм ярихаар байна. Тэгэхээр та өөрийнхөө шинжилгээнүүдийг явуулаад зөвлөгөө авбал илүү оновчтой болох байхаа. За энэ эвэрхий сөөргөө гэдгийг бол би чимгээ энэ дээр ярихгүй. Ягаад тэгэхээр 10 сард бид нэр бүхэл сарын турш энэ тал дээр зөвлөгөө өгсөн учраас та манай өмнөх бичлэгүүдийг үзээрэй. За энэ талын сургалтыг бид нар эх жилийн 4 сард хийхээр төлөвлөсөн байгаа. Тэгэхээр тэр 4 сард нь та сургалтанд сууж болно. За эсвэл та заавал тэгж удаан хүлээхгүйгээр манай төв дээр хурж ирээд зөвлөгөө авч болно. За энэ дээр байгаа хүмүүсийн юунууд бол ерөнхийдөө за ингээд би өглөөнөөс хойш ирсэн юугаа төр зогсооч өнөөдрийн одоо ирсэн асуултуудаа жоохон хариулаад явчихъя гэж бодож байна. Бас цагаа гаргаад зарцуулаад үзэж байгаа хүмүүстэй тийм ээ. За энэ дээр нэлээд олон асуулт ирсэн байх шиг байна. За энэ ходоод улаалттай байна гэсэн гэж. Бүдүүн шулуун гэж бас асуулттай байна гэсэн. За тэгэхээр ер нь бол таны хоол боловсруулах дээд болон доод зам аль нь асуудалтай байна шүү дээ тийм. Тэгэхээр ер нь бол доод ихэн болонгортой бол адган болонгортой гэдэг шиг таны хоол боловсруулах дээд замд улаалт байгаа бол доод замд асуудал зайлшгүй үүссэн байдаг. Ер нь бол бүдүүн гидсний, шулуун гидсний асуудалтай хүмүүс илгэний асуудалтай, элэг зүс ходоодны асуудалтай байдаг. Тэгэхээр та одоо хоол боловсруулах системээр нь тийм ээ. Одоо энэ үргэлжлэл дарах энэ зочроож байгаа байдлыг нь бол засах юм шаардлагатай. Тэгэхээр нэлээд цаг орно. Танаас нэлээд тууштай ажиллагаа төвчээр шаардна. За түүнийгээ дагаад мэдээж бас тодорхой юм эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх шаардлага бас гарч ирдэг шүү. За байнга хэхрүүлэх ходоодтой холбоотой юу гэж байна. За энэ бол ерөөсөө хоол боловсруулах хоолны шингэц муудаж байгаа гэдэс дүүрэх, унгуулах, хэхрүүлэх гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө шууд холбоотой. За энэ аюулхай орчин өвдөх гэдгийг би хариулахгүй. Ягаад тэгэхээр энэ маань ерөнхийдөө ихэнхдээ сөөргөөний талаар явж байдаг учраас. За сөөргөөний талаар асуулт асууж байгаа хүмүүс маань манай 10 сарын мэдээллийг хараарай. Тэн дээр бол нэлээд сайхан зөвлөгөө өгсөн байгаа. За энэ болормаа гэдэг бүсгүй ходоод цанхаах юунаас болдог вэ гэж байна. За цанхайн гэдгийг бол ер нь юу гэж ойлгох вэхээр ходоодн дотор хоол удаан хугацаагаар байгаа өнжөөд байгаа тохиолдолд өөрөөр хэлбэл ходоод хоосролт гэж байдаг. Ходоод хоосрох хугацаа хүн хүний хувьд өөр байдаг. Эзэн хоолноосоо юу эзнээсээ хэмжээнээсээ хамаарч байдаг. Магадгүй та идж байгаа хоол таны ходоодны боловсруулж чадах хэмжээнээс давсан ихийг идчихвэл таны ходоод санхааж болно. Эсвэл таны идж байгаа хоол хүнсэнд хоорондоо нийцэхгүй хүнсийг зэрэгцүүлээд идээд байвал бас тийм ээ ходоод хоосрохгүй байгаад иж болно. Эсвэл та одоо нөгөө идж байгаа хоолнд хүнд хоол тийм ээ мах өөх тос ихтэй хоолыг түлхүү ялангуяа хоол боловсруулах чаддаг тэр цагаас нь хэтрүүлээд одоо оройн цагаар идэх юм бол ходоод санхааж болно. За ер нь бол ходоодны хатангаршилтай хоолны шингэц муудсан ийм хүмүүсийн хувьд бол ходоод санхаах нь илэрдэг хамгийн түгээмэл ийм шинж тэмдэг завир байгаа. Тийм учраас таны одоо ходоод бол эрүүл биш байж болох талтай учраас та ходоодоо дурандуулаад үзүүлээрэй гэж хэлмээр байна. Үзүүлсэн бол шинжилгээнүүдэд явуулаад юм уу авчираад зөвлөгөө авч болно. Ходоодны өрөвсөлтэй гэсэн юм халуун оргиж өгдөөд хэцүү юм дотор муухаард байна. За тэгэхээр өмнөх бид нар бичлэгүүдээрээ зөвлөгөө 70 хэд дээр байгаа үлээ. Яг энэ талаар бол ярьсан байгаа. Ерөнхийдөө бол ходоод яг өрөвсөлтэй байгаа хүмүүсийн хувьд бол эхлээд дотор муухай орогдог. Тэгж байгаа сүулдэ бөөлжих завир бол илэрдэг. Тэгэхээр ер нь бол бөөлжнө гэдэг нь бол дотор муухай оролт илүү хүндэрсэн хэлбэр нь гэж үзнэ. Тэгэхээр ер нь бол таны ходоод өрөвсөл шарах шалбархаатай байх үед бол энэ бол илэрдэг. Тэгэхээр таны ходоодонд ямар нэгэн асуудал байгаа байна. Тэгэхээр өрөвсөл нь ерөнхийдөө хүндэрсэн байна. Магадгүй энэ өрөвсөл чинь цаашлаад улаалт, шалбархаа, шархлаа болчихсон байх талтай шүү. Тийм учраас энэ дээр эмчилгээ хийлгэх шаардлагатай болж байна. Тэгэхээр яг жирэмсэн хүн шиг ингээл ерөөсө дотор муухай оргиол яваад байгаа хүмүүс бол ихэнхдээ ходоодны шархтай, шалбархаатай л байждаг. За ихээр хэхрүүлэх, зохицуулах нь ходоодтой холбоотой юу? Ходоодны хатангаршил сөөргө гэсэн онш 1 жилийн өмнө үзүүлэхэд тэгсэн аль болох хоолны дэглэм бариад л байгаа гэж байна. За энэ тулд хэлэхэд таны хоолны дэглэм бол буруу байгаа. Би энийг бол одоо 100% хэлж чадна. Ягаад тэгэхээр манай дээр одоо ингээд бид нэр сүүлийн 7 жил хэдэн 100 хүнээр за ер нь бол бараг 4000 5000 болчиход байгаа хүмүүстэй бид нар ингээд асуумж асуудаг. Тэгээд
юу идэж уудаг вэ гэд хэлэхээр ихэнх хүмүүс нь би хоолны дэглэм уг нь бариад байгаамаа гэдэг. За ямар хоолны дэглэм барьж байгаа вэ гэд асуухаар за ер нь өмнө нь бол ингээд би зах замбраагүй хоолдог байсан. Одоо бол ингээд бас хоол иддэг болж байгаа, тогтсон цагт идэж байгаа. Тэгээд би шүлтэй хоол, гурилтай шүл, бантан идэж байгаа гэх мэтчлэн эсвэл зөвхөн ногоотой шүл идэж байгаа гэд ингээд хариулаа явчихдаг юм аа. Тэгэхээр хоолны дэглэм гэдэг бол цөөхөн хүнсний бүтээгдэхүүнийг идэнэ гэдэг үгтэй ерөөсөө адил нэг биш юм аа. Энэ бол шал өөр ойлголт. Өөрөөр хэлбэл хоолны дэглэм гэдэг нь ходоод гэдгийг өрөвсүүлдэг хүнсийг хэрэглэхгүйгээр ходоодонд одоо ээлдэг хүнсийг хэрэглэх гэд одоо хамгийн ихний одоо юу байгаа? Алхам байгаа. Тэгээд дараагийн алхмуудад нь болохоор хідэн цагаас хоол идэхгүйгээд ингээд явцдаг. Тэгэхээр тэр болгонд бол танд мэрэгжлийн тусламж хэрэгтэй болно. Тэгэхээр таны барьж байгаа энэ дэглэм чинь дуруу байгаа. Би бол одоо олон хүний асуумжин дээр тулгуурлаж ихэнх нь дэглэмтэй гэдэг хүмүүс дандаа л буруу барьж идэг учраас би шууд тэгж хэлээд байгаа юм шүү. За бөөрөнгийн байцаа брокколи гэдэг нь брокколи байх те брокколитэй хольж миксердэж байгаа гэж юм. За тэгээд яадгийн та одоо энийг миксердээд хоолндоо хийж иддэг юм уу? Эсвэл энийг шууд уудаг юм уу? Асуулт юм биш ойлгосонгүй. Ходоодны хатан гаршил сөөргөттэй үед хүчлэг хүнс хэрэглэх гэсэн зөвлөгөө зөв үү гэж байна. Шууд тэгж хэлэхгүй. Энэ дээр бол маш олон хүчин зүйлээс болно. Ходоодны хатан гаршилтай мөртлөө ходоодон дээр улаалттай байх юм бол хүчлэг хүнс хэрэглэж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол сөөргөттэй байна гэхээр бас улаан холоон дээр салцлууд нь гэмтсэн байгаа бол та хүчлэг зүйл хэрэглэвэл улмал байдалд орно. Тэгэхээр энийг бол шууд тэгж одоо муухарлаж ойлгож болохгүй. Тэгэхээр гол нь бид нар энэ сургалт яагаад яваад таны энэ өвчнөө шалтгаан яг юу нь болоод байгаа вэ гэдгийг таньж мэдүүлж яриад байгаа вэ гэхээр яг тэр ярьж байгаа одоо асуудал шинж тэмдгийн үед биш. Яг тавигдсан оншин дээр нь тулгуурлаад та ийм хүнсийг идэж болно болохгүй гэдэгт дээр илүү ярих гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол шууд тэгж ойлгож болохгүй шүү. Зарим хүмүүс сөөргөтэй хүмүүс одоо жишээ нь одоо сошиалоос те эсвэл одоо янз бүрийн гадаадын сайтуудаас мэдээлэл аваад сөргөтэй хүмүүс алимны цуухаар их сайн байдаг гингээд уугаад бүр байдлыг дордуулсан байх тохиолдол байдаг. Алимны цуу ууж болох хүн гэж байна, болохгүй гэж хүн гэж байна. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө шууд нийтэд ийм зөвлөгөө өгч ерөөсөө болдоггүй. Нэг хүн таарж байгаа зөвлөгөө нөгөө хүнд таарах ерөөсөө ямар ч алдгүй байдаг. Дээр нь өнөөдөр таарж байсан имчилгээ маргааш тань таархаа болох тохиолдол байдаг. Тэгэхээр энэ бол яг тухай үед нь тэр хүнсний бүтээгдэхүүнүүд бол сонголт нь өөрчлөгдөд байдаг. Бүх юм төгс одоо абсолют юм гэж ерөөсөө байхгүй. Бүх юм харьцангуй. Тэгэхээр харьцангуй гэдэг нь юутай харьцуулах вэ гэдэг нь тэр тухайн үеийн нөхцөл байдалтай харьцуулна. Тийм учраас энэ болгон өөрөө маш олон хүчин зүйлээс хамаардаг учраас шууд тэгж ойлгож болохгүй шүү. За Герд A зэрэг ходоод улаан холоон Заксхийн хит ургалттай гэмтэл, архаг тархмал, гадаргуугийн гастрит, за антрал хэсгийн хатангарчлалын өөрчлөлттэй C3 зэрэг цөсний хүчтэй сөөргөө. За энэ өөрийнхөө эмчийн тавьсан оншийг шууд Google дээр орчуулсан байна. Шууд мэдэгдэж байна. За тэгэхээр эндээс бол танд нэлээд олон асуудлууд байна. За энэ дээр болохоор сөөргөө шалбархаад үрвсэл улаан холоо шалдаад хэсэг шалбархаа үүссэн байна. За тэгэхээр ходоод улаан холоо хоёр чинь хоорондоо ингээд залгадах холбоос гэж байгаа. Тэр холбоос хэсэг дээр юу үүссэн бэ штэ тийм ээ. Хит ургалт гэж үүссэн гэдгийг та одоо яг юугаар нь англиар нь шууд орчуулсан баг шиг байна. За энэ дээр бол ерөнхийдөө сөөргөтэй улаан холоон доод хонигч булчин суларснаас болоод ходоодны хүчил орж ирсээр байгаад тэн дээр бол одоо нөгөө баритын улаан холоо үүсэж байгаа. Энийг л хэлж байгаа шиг байна. За тэгээд хатангарчлалын 3 дугаар зэрэгтээ цөсний хүчтэй сөөргөө гэж ярихгүй хүнд хэлбэрийн сөөргөө severe bile reflux гэдгийг ингэж орчуулсан баг шиг байна. Тэгээд эзний эдийн солигдлгээд ер нь бол тань нэлээд олон асуудалтай байна. Тэгэхээр энэ дээр танд одоо яг ийм хоолны дэглэм байр гэдээ би танд ярихын тулд энэ бүх асуудлууд чинь цаана явсаар яагаад гэж явсаар хагаад яг нэг үндсэн шалтгаан байдаг. Тэр шалтгааныг би танд танилцуулж ярих шаардлага гарна. Тэгэхээр энэ дээр нэлээд удаан ярих, хувийн зөвлөгөө авах шаардлага гардаг ийм тохиолдол ийм байгаа. Лав хадгалагдана. Лава би байн хадгалдаг шүү бүх тохиолдолд. За ходоодны хоргоо авдар гэх юм аа. Им угаад хашил өгөөд байхын хоргоо дээр нь ахуулж болдоггүй гэж юм. За тэгэхээр энэ дээр бол та тэр авахыг авахгүйг эмчил шийдэн штэ. Тэгэхээр эмчээс асуугаарай. За тэгэхээр хоргоо хавдартай байгаад бол баярлаад. Тэгээ энэ дээр бол дахиж нэмж ходоодоо гэмтээхүнд бол арга хэмжээ аваад тэр хавдраа авахулсан ч ахуулаагүй ч арга хэмжээ аваарэ. За энэ дээр би түрүүн ярьсан хүн байх шиг байна.
Хаана блэ хаяга гэж байна. За манайх 10 дугаар хорооллын E-Mart-ын яг замын урталт Panasonic гэдэг офистай барилга байгаа. Тэрний 3 давхарт 303 тавтад 95 тэгдэг 47 57 гэдээ ороод ирээрэй. За хариултаа сонслоо маш баярлаа гэж байна. За баярлаа. За энэ дээр хотод халуун өргөдөг. Хотоодны хан хавнтай гэсэн баргашин ууж байгаа гэж байна. За хотоодны хан хавгана гэдэг чинь ерөнхийдөө хотоод их өрөвсөлтэй л байна гэсэн. Ерөнхийдөө ямар нэгэн эд эрхтэнд өрөвслийн процесс явагдаж байгаа тохиолдолд хэд хэдэн шинж тэмдэг илэрнэ. За нэгдүгээрт яадаг вэ гэхээр улаан. Хоёрдугаарт яах вэ гэхээр хавган жөхөөн. Гуравдугаарт төөнөх тийм ээ завирлах шинж тэмдэг. Тэгэхээр гурлаад танд байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хотоод бол их өрөвсөлтэй байна. Дан ганц баргашин уугаад бол үр дүн өгөхгүй л дээ. Ер нь баргашинг бол би сайныг мэднэ. Баргашин бол өөрөө бас тодорхой хэмжээгээр дотор нь байгаа юунууд нь хүчлүүдэд нь байгалийн хүчлүүд нэгдлүүд байгаа. Тэгэхээр эдгээр нь бол шархны эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. Гэхдээ энэ дээр та өөр одоо бусад эд эрхтний үйл ажиллагаанаас болсон асуудлууд байдаг учраас хавсраад бас өөр эмчилгээнүүд бас хийх хэрэгтэй. За энэ цээж өгдөөд аюулхаа гэдэг энийг бол би ярих боломжгүй байна. Сөөргөний асуудал учраас. За хеликобактер 970 гараа антибиотик уламжлуулсан. Одоо гастрит цусны сөөргөтэй байна. Дээрээс нь гидсний метаплазия байгаа гэсэн ямар дэглэм барьж ямар эмчилгээ хийх вэ гэж байна. За одоо та хэрвээ антибиотик эмчилгээ хийлгэсэн бол яах ёстой вэ гэхээр эмийн эмчилгээ дууснаас хойш сүүлийн эмээ уугаад дууслаа. Тэрнээс хойш 1 сар хүлээн. Тэгээд дахиад шинжилгээ хийлгээд энэ бактерийн тоо 970 чинь хэддэрүү болсон байна гэдгээ хяналтын одоо шинжилгээг амьсгалаар сорилоор дахиж өгнө. За энэ тоо бол шууд одоо ноормдоо орно гэж бол бараг байхгүй. За одоо мэдээж энэ бол нэлээд өндөр байна шүү дээ. Одоо нөгөө жишээ нь 0-40 байх хэрэгтэй гэж үзвэл энэ ч одоо хэдэн юм дээ бараг тийм ээ 200 дахин юм уу 20 дахин юм уу 20-30 дахин илүү байна гэсэн. Тэгэхээр энэ тохиолдолд мэдээж эмийн эмчилгээг заавал хийлгэн. За гэхдээ хийсэн эмийн эмчилгээ чи хэр үр дүнтэй байсан гэдгээ хянуулах хэрэгтэй. Тэгэхээр ямар нэг юм сайжирж гэнэ үү хэвэндээ нөө гэдгийг үзэх ганц юм байдаг. Тэр бол ерөөсөө тоо бол худлаа хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр тоогоор бид нар үр дүнгээ одоо үзнэ. За тэгээд энэ тоо нь хэр сайн бууж ийн гэдгээс хамаарат дахиад 2 дахь шатны эмчилгээ эмийн эмчилгээ явах уугүй юу гэдгийг эмч бол тактика боловсруулаад тань зөвлөгөө өгнө. Тэгтээ тань давхар бас юу байна гэхээр цөсний сөөргөө байгаа. Тэгээд дээр нь цөсний сөөргөөнөөс болоод ч юм уу эсвэл хеликобактериас болоод гидсний эдийн солигдол явцсан байна гэдэг маань асуудал зөвхөн хотоодоор одоо очиод зогсохгүй нэ. Энэ асуудал нь өөрөө элэг цусны үйл ажиллагаа хамтарсан байна. Тийм учраас танд нэлээд хавсарсан олон эмчилгээ хийн зөвхөн ганцхан дэглэм бариад зогсохгүй. Энэ дээр бол танд нөхөн сэргээх эмчилгээ ялангуяа цусны сөөргөний эсрэг эмчилгээ заавал орж ирэх хэрэгтэй болно. Тэгэхээр та нөгөөдөр нэгд өдрөөс хойш ажлын өдрүүдээр манай төв дээр хурж ирээ зөвлөгөө аваарай гэж хэлье. За энэ хишиг сүрэн сургалтын зөвлөгөө асуусан байна. Сургалт маань хөнгөлөлттэй бүртгэлэн дуусаад үндсэн төлбөр рүүгээ орсон 5 өдрийн сургалт маань 99,000 төгрөг гэж байгаа. За энэ хичээл бол байнга хадгалагтай учраас та байнга үзэх боломжтой. Нохой мурнаас хотоодны ургацэг үүсэх үү гэж байна. За хотоодыг өргөсүүлэгч олон шалтгаан байгаа шүү дээ. Тэгэхээр тэр шалтгааны нэг нь байж болно. Гэхдээ дангаараа одоо муур нохойтой байгаад ургацэг ургана гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр хотоодыг та гимтээсэн өөрөөсөө л буруу ер нь хайсан дээр дээ. Илүү та хоолт нь ямар байдгийг ингээд тэрийг харсан дээр байх гэж бодож байна. За энэ хужир эсвэл цагаангаа удаан хугацаагаар их бол хатангарчлаа болох. Энэ хоёр бол хоёулаа одоо өөр юутэй хотоодонд өөр орчныг бүрдүүлнэ. За хужир гэдэг чинь өөрөө байгалийн сод байгаа. Тэгэхээр сод гэдэг маань өөрөө нөгөө pH буюу хүчил шүлтийн хуваараар бол 1-ээс 14 байх хэрэгтэй гэж үзэхэд ерөнхийдөө ойролцоогоор 9 буюу маш одоо хүчтэй шүлт байдаг. За тэгэхээр энэ хүчтэй шүлтийг та хэрвээ хэрэглээд байх юм бол хотоод хатангаршна. Энэ бол одоо цаг хугацааны л асуудал. Тэгэхээр хужир хүнсний содыг бол бид нэр идэх ялангуяа усанд найруулад ууж хэрэглэх ерөөсөө тийм байглаасаа өгөгдөлгүй хүн шүү дээ. Хүн гэдэг чинь өөрөө холимог тижээлтэн бид нэр ургамал тийм ээ хүнсний ногоо жимсгнээр ч хоолдог махан бүтээгдэхүүнээр ч хоолдог амтны гаралтай бүтээгдэхүүн хэрэгжилж байдаг. Бид нар бол холимог тижээлтэн одоо өөрийнхөө байгалийн хувьд бол холимог тижээлтэн. Тэгэхээр махан тижээлтэн бол хужиршдаггүй. Өвсөн тижээлтэн хужиршдаг. Тэгэхээр бид нар ихэнхдээ одоо бидний мэдгтэй одоо малт бид нар хужир өгдөг чинь тэнд хэрэгтэй шим тижээлийн ялангуяа эрдсүүдийг өгж штэ.
Тэгэхээр бид нар бол малд бол хужиж тавьж өгнө. Хүн чинь өөрөө мах боловсруулдаг учраас ходоод нь тэр махаа боловсруулахын тулд хүчтэй хүчлэлэг орчныг өөртөө бүрдүүлж явах хэрэгтэй. Гэтэл бид нар ходоодонд хүчтэй шүлтлэг орчин бүрдүүлчих юм бол ходоодны эсүүд бол хуйгаараа гэмтэнэ. Тэгэхээр энэ бол явандаа ходоодны хатангарчлыг хүргэх томоохон нэг хүчин зүйл болно. Тэгэхээр хужирыг битгий хэрэглээрэй гэж би хэлмээр байна. Тэгэхээр хужирыг хэрэгэлдэг хүмүүсийн хувьд зөвхөн ходоод хатангашаад зогсдоггүй шүү. Энэ хужир гэдэг чинь өөрөө байгалийн давс учраас таны биед ороод ирэхээр таны бөөрөнд маш их ачаалал өгнө. Тэгэхээр бөөрөнд чулуу үүсдэг, давсганд чулуу үүсдэг. Бөөр одоо шээс дамжуулах тэр сувгнуудад одоо давсны хоримтлал үүснээс болоод одоо чулуу үүсэх ийм эрсдлүүдийг бол бий болгоно. Тэгэхээр бити ийм зүйл хэрэглээрээ хүнсний сод, хужирыг бол хэрэглэх тохиолдол нь бага хэмжээгээр бид нэр одоо тэр гурилаа эсгэх тийм ээ зорилгоор хэрэглэхээс биш үндсэн хүнс шиг ингэж хэрэглэж юусоо болохгүй. Харин та цагаан гайг бол хэрэглэж болно. Энэ бол өөр асуудал шүү. Цагаан гай гэдэг маань өөрөө байглаасаа бидний одоо хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг халуун чанарын хүнс. Тэгэхээр бид нэр ходоодны хүчлийг энэ бол ходоодны цагаан гай бол өөрөө хүчлэлэг хүнс биш. Тэгсэн мөртлөө бидний ходоодны хүчлийг ялгарлтыг дэмждэг хүнс. Тэгэхээр бид нэр хүнсийг дотор нь өөрөө хүчлэлэг хүнс хүчлэг биш мөртлөө ходоодны хүчлийг дэмжиж хоолны шингэцийг өдөөдөг хүнс гэж ингэж хуваадаг. Тэгвэл цагаан гадаг гэдэг маань өөрөө бидний ходоодны хүчлийг дэмжиж өгдөг. Хоол боловсруул хоолны шингэцийг дэмжиж өгдөг хүнс. Гэхдээ ямар хэмжээгээр хизээд ямар байдлаар хэрэглэх үү гэдэг нь тухайн хүнийхээс хамаарат өөр болно. Ямар ч гэсэн хатангарчлалтай хүн бол цагаан гаг хэрэглэж болно. Тэгвэл хэмжээ хамгийн чухал. Өөрөөр хэлбэл хүн болгонд хэмжээнүүд нь өөр болоод явна. За хатангарчлаа хүний хоолны дэглэмийн тухай. За та сургалтаас ирж мэдэрээ. Тэгэхээр зарим хүмүүс нөгөө сургалтаас сонсороо гэхээр төлбөртэй юм руугаа оруулах гал байна л гэдгийг. За энийг чинь бид нэр судлахын тулд агаараас энэ олон мэдээллийг зүгээр авчдаггүй. Маш олон сургалтуудад суун хамрагдана хэдэн жилийн хүч хөдөлмөр ордог. Дээр нь энэ сургалтыг бэлтгэх гэж бид нэр таны нүдэн дээр ганцхан бие харагдаад байгаа боловч бидний цаанчим 5-6 хүн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ багийн хөдөлмөр явж байгаа учраас тэр хүн болгоны ажлын хөдөлмөрийг бид нэр үн цэнийг нь үнэлдэг юм аа. Тийм учраас бид нэр сургалт бол төлбөртэй байна. Тэгвэл Монгол хүмүүс маань одоо төлж чадах үс хэмжээний төлбөрийг л бид нэр санал болгож байгаа. Хамгийн бага хэмжээгээр л бид нэр тавьж өгдөг. Хотоодны эдийн шинжилгээ хаана өгвөл зүгээр вэ? Сайн эмнэлэг санал болгооч гэж зөндөө олон байгаа штэ. Манай дээр ер нь бол би тэгж боддгийн. Ер нь бол манай Монголд бол хотоодны эмнэлгүүд бол харьцангуй одоо яг энэ 3-4 сая хүнд бол харьцангуй олон байгаа. Дээр нь маш сайн нарийн лабораторитой ийм одоо халдваргүйжүүл ариутгал хангасан тийм эмнэлгүүд нь ч зөндөө байгаа. Хангаагүй нь ч зөндөө байгаа. Гэхдээ би энэ дээр бол яг нэр дурдмааргүй байна. Ер нь бол олон байгаа л гэж хэлчихье. Тэгэхээр бүх юм төлбөртэй л холбоотой шүү. Би яг та нарт нэг л зүйлийг хэлье. Хүн одоо тийм ээ хэрвээ хангалттай сайн чанараар үздэг үнэтэй аппаратыг авчирсан. Дээр нь тэр ариутгалын бүх үе шатуудыг бүгднгийн одоо яг стандартын дагуу хийж байгаа бол тэр болгонд хэрэгэлдэг бодисоо тэр болгонд хэрэгэлдэг аппаратууд нь үнэтэй л байдаг. Тэр хэмжээгээр ер нь бол төлбөр хямдхан байгаа эмнэлэг бол ерөнхийдөө надад бол юу санагддггүй гэхээр тэр хэмжээгээр ариутгал нь хангалттай байгаа болов гэдэгт бол би эргэлздэг. Тэгэхээр ер нь бол аль болохоор та хотоодыг өдөр болгон дурандуулаад байх биш. 1 жилдээ 2 жилдээ ганц дурандуулж байгаа юм чи аль болохоор сайн чанартай стандарттай ийм эмнэлгүүдийг л сонгоорой гэж хэлмээр байна. За тэгээд зарим эмнэлгүүд бол эдийн шинжилгээ авдаггүй шүү. Тэгэхээр асууж судалж агаад тэгээд энийг өөрөө сонгороо л танд сонголтыг өөрт нь орхиё доо. За манай болдоо байна штэ. Сайн уу болдоо? Баярлалаа. За өтгөн их ойрхон хатгах нь хэвийн нүү яавал хэвийн болох вэ гэж. За өтгөн хатгах гэдэг бол өвчин биш ээ. Өтгөн хатна гэдэг чинь шинж тэмдэг явж байгаа. Өөрөөр хэлбэл таны хоол боловсруулах үйл ажиллагаа доголдож байгаа бол өтгөн хатна. Энэ бол одоо нэг шинж тэмдэг нэг. Тэгэхээр таны хоол боловсруулах эрхтэн дотроо ялангуяа таны цөс асуудалтай байвал өтгөн хатах нь гарцаагүй. Ягаад тэгэхээр цөс бол өөрийн маш чухал үүрэгтэй эрхтэн. Би бол одоо бүр цөсөндөө маш хайртай. Хүмүүсийг би цөсөө ахуулна, цөсөө ахуулчлаа. Тэгээд
гэхээр нь би тэр болгоноос таны цөснөөс одоо тэр цөсөө та харсан уу? Дотроос нь хідэн чулуу гарч ирв, ер нь чулуу гарч ирв үү гэдэг ингээ асуугаар. Нэг жижигхэн чулуу гарч ирсэн гэдэг. Эсвэл за ер нь ингээл баг бутраад л ирсэн штэ гэд ингээд хэлдэг. Тэр хүмүүст бол би баг харамсдаг байхгүй. Хайрын сайхан эргэтнээ ахуулчлаа гэд. Ягаад тэгэхээр цөс нь хүний биед маш чухал эргэтэн. Бид нэр илэггүй амьдрч чадахгүй штэ. Илэг ирүүл амьдрахын тулд цөс заавал хамт байх хэрэгтэй. Ягаад тэгэхээр илэгний үйл ажиллагааг дэмжижээдэг тулгуур нь бол цөс. Хэрвээ цөсгүй болчих юм бол илэг бол ерөөсөө маш их хэцүү байдалд ордог. Тэгэхээр энэ бол бидний одоо амьд байхад маш чухал үүрэгтэй. Дээр нь цөсөө ахуулсан бол энэ нь ерөөсөө шууд бидний ходоод дулаан хоолойг бол ерөөсөө шууд гэмтэх нэг маш том нөхцөл болдог. Тийм учраас би хүмүүстэй хэлье. Энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс хэрвээ та одоо цөстөөгөө байгаа бол цөсөө айл болохоор хадгалахыг хичээгээрэй. Гэхдээ хэрвээ цөс чинь бүр айхтар өвдсөн, дээр нь одоо тэр цөсний хүүдийг бүр өрөвсөөд маш их одоо хэцүү болцсон тийм ээ. Одоо нэг олгоо хагарахад бэлэн болцсон ингээд байдаг шиг тийм болтлоо цөсний хүүдийг чинь ингээд бүр ямар ч эрүүл юмгүй болцсон ийм байвал одоо авахаас өөр аргагүй. Тийм биш байгаа бол авч болох арга хэмжээтэй байгаа бол цөсөө хадгалаарай гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр бүх хоол боловсруулах үйл ажиллагааг удирддаг одоо чухал зохицуулагч нь замын хөдөлгөөнөөр бол тийм ээ одоо замын зохицуулагч одоо цагдаа гэж байдаг. Тэр цагдаа нь бол үнийг хоол боловсруулах эрхтэн дотор цөс байдаг. Цөс бол бүр хамгийн чухал эрхтэн. Тэгэхээр энэ эрхтэн ажиллаа хийж чадахгүй байгаа бол өтгөн хатнаа. Тэгэхээр цөсийг өтгөрүүлсэн байна. Зогсонгошуулсан байна. Тэгэхээр цөснийхөө үйл ажиллагааг дэмжиж ирвэл өтгөн чинь хэвийн гарч эхлэх боломж хамгийн их хуваар өснө шүү. Тэгэхээр та энэ дээр манайх 9 сард энэ цөсний сургалт явцсан. Тэгэхээр тэр 9 сарын зөвлөгөөнүүдийг үзээрэй. Эх жилийн 3 сард бид нэр цөсний энэ асуудалтай холбоотой сургалтыг явнаа. За ходоод баг зэрэг өөрчлөлттэй ер нь ямар ч хүн орой 6-аас хойш мэдэхгүй байх сайн гэд байх нь зөв юм уу? 23 цагт унтдаг юм байна. За та хэрвээ 23 цагт унтдаг бол ерөнхийдөө хамгийн багадаа 8 цагт хоол идсэн, 8 цагаас өмнө хоол идсэн байвал болно. Ер нь бол хүн унтахаасаа 3 цагийн өмнө хоол идсэн байвал болно. Тэгэхээр ер нь бол хамгийн эртдээ 6 цаг. Тэрнээс өмнө бол бас таарамжгүй шүү. Тэгэхээр 6-аас нэг 7:30 хүртэл хүн ер нь орой хоол идчихэд ер нь их зүгээр. Тэгэхээр 23 цаг гэдэг бол бас боломжийн унтч байна. Энэс оройд бол бас хэцүүд нь тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө та бол 6-аас нэг 7:30-ийн хооронд орой хоолоо идчихээрэй. Гэхдээ таны оройн хоолнд юу идэх үү гэдэг чинь бас айгүй чухал шүү. За эвэрхий бол би өмнөх сар зөндөө ярьсан. Хоол идээд 5 минут болоод шууд хүндрээд байх юм. За дөрөв би нэг хариулсан та бичлэгээ үзээрэй. Оройхон болохоор ходоо цанхаагаад амар хэцүү хагарчих гээд байдаг юм. За хоолоо засан ш та ойлаа. Тэгэхээр та оройныхаа хоолыг хитрхи хүнд хоолоо идээд байна. Тэгэхээр хүн өдөртөө үндсэн нэг 3-4 хоол идэхтэй өдөртөө бол сайн хоол идээд оройдоо хоолоо ерөнхийдөө айлхаар хөнгөн чанарын болгож өгөх хэрэгтэй. Тэгэхээр хөнгөн гэхээр л нэг жимс идээд унтчих эсвэл ганц тараг уугаад унтчих гад байдаг шүү. Тэгэхгүй яг л нөгөө тэнцвэртэй хоол гэдэг юм ханганаа. Тэгэхээр тэнцвэртэй хоолны талаар би өмнө нь зөндөө ярьж байсан учраас давхардуулахгүй орхилоо. За энэ ургацгийн тухай ярьсан учраас тэндээсээ хараарай. За эсийн шинжилгээ, эсийн гажиг гэсэн онш тавьсан ямар арга хэмжээ авах вэ гэж байна. Одоо тэгэхээр та нөгөө ходоодны өрөвслөөс ходоодны хорт хавдар гэдэг хүртэл явдаг одоо тэр үе шатуудынхаа нэлээд доошогоо хавдар руугаа төгссөн шат руугаа гэхдээ хавдар бол биш шүү дээ. Ерөнхийдөө бол хавдрын урдл гэж үздэг. Одоо солонгосын эмчнэр бол эсийн гаж хувиралтай болонгуудаа хавдартай гэж шууд хэлчихдэг юм байлээ. Тэгэхээр энэ дээр арга хэмжээг эрт авдаг. Тэгэхээр ерөнхийдөө эсийн гаж хувирал нь хавдар биш ч гэсэн хавдар болох нөхцөл нь бол бүрлдээд байгаа учраас одоо бол та нэлээд одоо нухацтай арга хэмжээ авнаа. Тэгэхээр одоо зүүн Азийн орнуудад бол энэ ходоодны хавдар маш өндөр байгаа штэ. Солонгос, Япон хятадуудад тий. Гэхдээ тэдний хувьд бол онцлогоо нэгдүгээр эрт явагдаад арга хэмжээг сайн авч байгаа учраас одоо 100 мянган хүн тутамд хавдрын онцлогдож байгаа тоогоор болохоор манайх ч ууг нь бол номер 1-т нь биш нэг 2-3-т нь ордог. Тэрний өмнө болохоор Солонгос, Японууд ингээ орчоод байгаа. Гэхдээ ходоодны хавдрын нас баралтаараа болохоор манайх номер 1-т орчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр 100 мянган хүн хавдрын одоо онш тавигдлаа гэхэд Солонгос одоо Японуудын гэхэд яаж юм гэхээр нэг 9 ч гэдэг юм уу те баг нь л одоо жишээ нь хавдраар нас орж яхад манайхан одоо жишээ нь 35 хүн хавдар онцлогдлоо гэхэд 28 нь онцлогдсон жилдээ бурхан болчихж байгаа байхгүй.
Тэгэхээр маш оройдоо очиж штэ. Маш орой очиод байна гэсэн. Тэгэхээр бид нар одоо Японых болохоор 27 хүн онцлогдоход 18 хэвийн тийм ээ амьдраад зүгээр хахад 9 нас орж ийн гэхэд манайх болохоор 38 хүн онцлогдоход 35 хүн онцлогдоход 28 өнгөрч байгаа байна. Ийм статистик байлаа. Тэгэхээр эндээс юу харж байгаа гэхээр бид нар энэ гаж одоо эсийн гаж одоо онцлогдож байгаа үед нь за ер нь хавдар болчлоо доо гэж бодож тактикаараа имчилгээ хийхгүйгээр за хавдар биш байна та жилийн дараа 2 жилийн дараа эргээд явчихад тэр хооронд тэр хүн маань одоо за эмчтэй итгэн штэ. За би хавдар биш юм чин гээд явж итэл нөгөө буцаад л нөгөө буруу хооллоод буруу амьдралын маягаар явж итэл тэгэл нөгөө өвчнөө хүндрээд хавдар болчихж байгаа байхгүй. Тэгээ зарим нь бол бүр одоо хавдрынхаа бүр ихэнх нь 3 4 дугаар шатанд очиод байгаа. Энэ үнэхээр маш харамсалтай. Тэгээд ер нь бол 2030 он гэхэд манай эрүүл мэндийн яамнаас бишээ дэлхийн эрүүл мэндийн яамнаас гаргасан статистикаар ингэж байсан. 2030 он гэхэд хотоодны хавдрын өвчлөл 70% ихсэн гэдэг. Одоо байгаагаас 70% ихсэн гэсэн ийм статистик гарсан байлээ. Тэгэхээр энэ бол биднэрт том юм юу гэж байгаа байхгүй. Чиг өгж байгаа. Ер нь бол заавал ингээд тийм ээ хавдар үүсгэх байгаа. Яг тань шиг одоо ийм гажиг эс үүссэн байгаа үедээ л та яг хавдартай юм шигээр өөртөө арга хэмжээ аваад байвал та хавдар руу шилжихгүй байх бүрэн боломжтой. Гэхдээ эсийн гаж хувирал гэдэг чинь ерөнхийдөө хавдар руу чиглээд үл эргэх рүүгээл ер нь орцсон байгаа гэж бодоод арга хэмжээ авна. Энэ дээр бол би нэг үгээр хариулах боломжгүй. Та нэгдүгээрт яг мэрэгжлийн сайн гастроэнтеролог эмчтэр очиж зөвлөгөө авах хэрэгтэй. Хяналтанд нь орох хэрэгтэй. Тэгээд дээр нь тэр эмчийн зөвлөж чадахгүй зүйлүүд олон байгаа штэ. Танд одоо ямар хоол идэх үү гэдгийг зөвлөж чадахгүй. Тэгэхээр танд мэрэгсэн ийм одоо шимт хижээлийн хоол зүйчийн зөвлөгөө хэрэгтэй болно. Тэгэхээр тийм хүмүүс дээр бас давхар одоо зөвлөгөө авч яваарай. За хотод дулаалт шалбархаа ихтэй хатан гашилтай гэсэн Хелкогийн 1 сар уусан ахиад шинжилгээ өгсөн өөрчлөлт байхгүй гээд за энэ имийг дахиад антибиотик өгсөн байж дамаг цэцлээ өгсөн байж. Тэгээд нальфасаг өгсөн. За тэгээд Д ууж байгаа юм байна. Цистон гэдэг энэ одоо энэ чинь бөөрнийх штэ тий омега бичиж өгсөн. Бүгдийг ууж яаж явах вэ гэж. За та бол одоо юу яана? Эмийн эмчилгээг бол эмчээсээ л асууж штэ тийм ээ. Эмийн эмчилгээг бол эмч хэдий хэмжээгээр уух гэдгийг зөвлөн. Тэгэхээр энэ дээр эм уугаад өөрчлөлт байхгүй байхад дахиад яг ижил бүлгийн эм уучихсан байна штэ. Концил гэдэг чинь амгцлины төрлийн эм явж байна. Тэгэхээр энэ дээр арай өөр төрлийн тактик уг нь явах хэрэгтэй. Тэгэхээр дахиад шүү сайн тийм ээ яг мэрэгсэн эм эмчтэр очороо өрхийн эмчтэр бол яг энэ дээр эмч бичиж өгч чадахгүй. Яг тэгэхээр бид нар бол дараагийн шатных нь юуг бол сайн судалдаггүй. Тийм учраас эхний л югаагүй байна. Тэгэхээр та яг гастроэнтеролог буюу дотрын яг мэрэгсэн эмчтэр очиод зөвлөгөө аваарай. Хоол идээд удахгүй базлаад хүндрээд байна гэх түрүүн асуусан шүү дээ. Бууна. Ямар олон бичдэг юм бэ? Бусд хүмүүстээ боломж өгөөрэй. Сөөргөө болон хотоодны хатан гарчлаас шалтгаалж толгой ихээр өвддгүү. За толгой өвднө гэдэг чинь ерөнхийдөө тархинд очих цусан хангамж муудчихж болно. За тэгэхээр цусан хангамж муудна гэдэг чинь таны тархинд очиж байгаа цус тийм ээ. Өөрөөр хэлбэл улаан эсүүд тэрэн дотроо гемоглобин маань өөрөө цөөрсөн байж болно. Тэгэхээр бидний улаан эс чинь таны тархинд хүчил төрөгч одоо тээвэрлэж очиж байгаа. Дээр нь шимт хичээл тээвэрлэж очиж байгаа. Тэрийгэ хийж чадахгүй бол толгой ихээр өвддөг. Эсвэл янз бүрийн гэмтэл бэртэл хүзүү нурууны суул шохоожилт энэ болгоноос болж болно. Тэгэхээр шалтгаанаа олох хэрэгтэй. Гэхдээ нэг юмыг бол хэлж чадна. Ерөнхийдөө цус өтгөрөлттэй, цус өтгөрөлттэй ийм хүмүүсийн хувьд бол толгой их өвддөгөө. Тэгэхээр таны өдөртөө ууж байгаа одоо шингэний хэмжээг нэмэгдүүлээд хангалттай хэмжээгээр шингэнээ уугаад өгөхөд толгой өвдөлт бол ерөнхийдөө тодорхой хувиар буурдаг. Тэгэхээр та бас ууж байгаа усныхаа хэмжээг ч гэсэн нэг хянаад үзчих тийм ээ. За энд нэг асуулт. 5 садлаа сүд өв сатангаршилтай тархмал өрөвсөлтэй хеликобактертай хүнд хэр зохимжтой вэ гэж байна. За ерөнхийдөө одоо энэ аль нь ургамал явж байна те. За тэгэхээр бид нар ургамлыг ерөнхийдөө хизээд түүх үү, яаж хатаах уу?
ямар байдлаар одоо тэр чинь ургамлыг чинь ханд байдлаар хэрэглэхээр 10% их, 5% их, 20% их гэдэг ингээд нэг юм 100 мл усанд хэдий хэмжээтэй орсноос нь хамаарат ийм тодорхой юу үүснэ штэ. Ханд үүснэ штэ. Тэгэхээр тэр хандыг ямар хэмжээтэй уул хүний бидээр яаж нөлөөлдөг вэ гэдэг судалгааг би л нэгч олж хараагүй. Тэгэхээр ийм судалгааг хийхийн тулд бүхэл бүтэн эрдэм шинжилгээний баг ажиллаад тодорхой бүлгийн одоо хэдэн 10, хэдэн 100 хүн дээр хэрэглүүлээд тэгээд дараа нь давтан тэрийг дахиж шинжилээд өмнөхөөсөө яаж өөрчлөгдсөн байна гэдгийг нь харьцуулаад за тэгээд одоо бүхэл бүтэн нэг юм хэдэн сарын жилийн судалгааны ажил хийгдчихэж ерөнхийдөө дүгнэлт гардаг. Тэгээд нэг баг биш хэд хэдэн баг хийжээж энэ бол одоо шинжлэх ухааны үндэстэйгээр батлагддаг. Тэгэхээр энэ тал дээр хийгдсэн судалгааны ажлыг би бол нэгч хараагүй. Тийм учраас танд хэрэглэж зохимжтой, зохимжгүй гэдгийг бол хэлж чадахгүй байгаа уучлаарай. За яг энтэй адилхан асуулт байна. Хунчир, таван салаа гэдэг. Тэгэхээр эднэрийг бол би судлаагүй учраас үнэхээр хэлж мэдэхгүй. Магадгүй яг ийм судалгааны ажлын үр дүнд гаргачихсан бүтээгдэхүүнийг худалдаж байгаа тийм ардаа эрдэм шинжилгээний багтай тийм компани байвал тэднээс асуул харин тэд нар чинь за манайх ийм хүн дээр эдэн удаа судалгаа хийсэн юм а гэд ингээд хэлж магадгүй юм тийм ээ. За тэгэхээр энэ дээр бол би танд ийм л зүйлсийг та бүхэндээ хэлье. За энэ дээр хавдрын эрсдлийн үнэлгээг өгсөн байна. Танд бол эрсдлийн үнэлгээгээр бага эрсдэлтэй гэсэн ийм дүгнэлт гарсан байна. Тэгэхээр таанд бол ходоодны үрвсэл байна. Хатангаршил бол бага зэрэг байна. Тэгэхээр бол одоо энэ дээрээ арга хэмжээ аваад явбал ходоодоо бүрэн эмчлэгдэх боломжтой. За энэ дээр цээж хорсоод байгаа бол ходоодныхоо эмчилгээгээ давхар бас хийлгээрээ. За ийм олон асуудалтай хүмүүс бол нэгдүгээр та яг шинжилгээнүүдэд барьж ирээд зөвлөгөө авсан дээр энэ болгоныг чинь яриг гэвэл нэг цагийн зөвлөгөө болно. За нэг тос суугаад эсвэл одоо нэг зүйл хэрэглээд энэ олон асуудлыг шийднэ гэж бол байхгүй. Гэхдээ би үр дүндгүй гэж хэлж байгаа юм биш шүү. Энэ хар үрийн тосыг бол би судлаагүй. Гэхдээ яг манад байгаа энэ тосыг бол би судлаагүй. Гэхдээ хар үрийн тос бол тодорхой юм байдлаар нөхөн төлжүүлэх хэмжлэгэнд хэрэглэгддэг гэдгийг бол зөндөө харж ирсэн, уншиж ирсэн. Би нэг бол үгүйсэхгүй, мэдгүй зүйлдээ хүн дайсан байдаг гэдэг. Би бол судалсан тохиолдолд дэмжинэ. Судлаагүй үед бол одоо үгүйсэхгүй. Ерөнхийдөө бол гэхдээ нэг зүйлийг хэлнэ, чадна. Тэр нь болохоор ганцхан зүйлээр энэ суларцсан булчингуудыг, энэ үүсцэн эвэрхийн энэ булчингийн асуудлуудыг бол засах ямар ч боломжгүй гэдгийг л хэлж чаднаа. Ходоодон дээр 2 шиг ургацаг ба мэдцэлээр авна гэсэн Хелико 68 ямар эмчилгээ хэлэх вэ? За эмчнэр авна гэсэн бол ахуулаад эрт ахуулсан дээр ер нь бол ургацаг авч болох шатанд байна гэдэг чинь бас сайн шүү дээ, тий? Зарим хүнийхээ бол авч болохооргүй байдаг. За энэ юу орж ирж байна? Бариат. За энэ болохоор сөөргөтэй холбоотой байна. Энийг түрүү сар их ярьсан байгаа. Хагалгаа хийх хэрэгтэй эсвэл насаараа юм уугаад дундуулаад яваад байх боломжтой гэсэн. За манайх эмнэлэг биш ээ. Манайх ерөөсөө үзлэг онцлогоо шинжилгээ хийхгүй. Та хийгдсэн шинжилгээ онцлогоонуудаа авчираад зөвлөгөө авдаг шүү. За энэ дээр хатангаршил юунаас үүсдэг вэ гэдгийг манай одоо энэ 11 сар тавьсан олон цуврал мэдээллүүдээс та өөрөө сонсоод уншаад мэдэрээ. Олон шалтгаан байгаа. Эмнэлэг биш ээ манайх. Сарын өмнө ходоодоо дундуулсан жаахан шарахтай байна гэд эдийн шинжилгээ авсан. Тэгээд эм өгсөн. Тэр эмээ уусан дотор мухаараад эмээ уухгүй болсон гэж чинь. Та эдийн шинжилгээнийхээ хариуг авсан уу? Ерөнхийдөө сарын өмнө юм бол таны хариу гарсан байгаа. Тэр хариун дээр үндэслээд ерөнхийдөө эмчилгээний тактикийг боловсруулах ёстой болно. За ходоод суналтын тал дээр бол бид нар энэ элэг дасгалыг бол оруулсан юм манай дээр сургалт байдаг. Тэгэхээр тэр сургалтанд та ороод дасгалаа хийж болно. Ходоодны шарахыг эмчлүүлэх хэмгүй арга зааж өгөөч. За энэ дээр бол маш олон аргууд хавсарч хэрэглэх учраас та сургалтанд хамрагдах юм уу эсвэл хурж ирээрээ. Тэгэхээр нэгэн аргаар аюулах боломжгүй. За зөвгийн жилийн ууж байгаа гэж байна. За тэгэхээр яг ямар жилийн ууж байгаа вэ? Одоо жишээ нь аптекуудад эмийн сонгууд худалдаалдаг
жилийнүүд бол спиртийн агуулмжтай байгаа. Тэгэхээр тийм агуулмжтайг бол ходоодны шарханд уух эсрэг салттай байдаг шүү. Хүмүүс мэдэхгүй одоо жилийн сайн гэдэг ерөнхий хүмүүсийн дунд ийм ойлголт байдаг. Учираас спирттэйг нь уугаад байдгийг. Тэгэхээр спирттэйг бол шархтай хүмүүс уувал шарханд нь тэр спирт нь өөрөө цочрох үйлчлэгээ үзүүлээд явчих штэ. Тийм ээ. Тийм учраас за энэ хүмүүс нөгөө юугаа оншоо Google дээр л тавиад байх шиг байна. Ходоодны хорт хавдар онштой ангины хоормог, нэрс, санс, жимс, кофе хэрэглэж болох уу гэж байна. За энэ дээр бол маш олон юм ярихаар л юм байна. Зүгээр танд гэж хэлэхэд ходоодных нь хавдраас өөр таны ходоодонд үүссэн байгаа гэмтэл салтын байдлыг харж иж болохгүй хэлнэ. За хоормог гэдэг маань өөрөө эсэг цагаан эдээ. Тэгэхээр эсэг цагаан эдээн дотор бактери ихтэй байдаг. Тэгтэл магадгүй таны гидсний бактерийн тэнцвэр алдагдсан байвал энэ дээр хэрэглүүл бүр байдалд орно. За анс нэрс гэх мэтчлэн эдгээр жимснүүд нь болохоор хүчлэлэг талдаа орчдог учраас магадгүй таны ходоодон дээр шаршалбархаа байвал хэрэглүүл байдалд орно. Кофе бол ямар ч тохиолдолд хэрэглэхийг бол хориглоно. За энэ түрүүн асуудал ирж байна. 9 түг боржом савтай аршаанууд байнга хэрэглэж байхад сөрөг шалтгаан байна уу? Байгаа. За энэ дээр бол нэгдүгээр 9 түг боржом гэдэг эдгээр бүх аршаанууд чинь хийжүүлсэн байдаг. Хийжүүлсэн байгаа тохиолдолд тэр хийн вэ тийм ээ? CO2 явж байгаа шүү дээ. Тэр чинь таны ходоодон дээр хүчлэг нэмэгдүүлэх. Нэгдүгээр үүссэн байгаа шарх шалбархаа байвал тэн дээр очиж цочрох үйлчлэгээ үзүүлж болно. Тэгэхээр хэрэглэхэд сайн тохиолдлууд бол зөндөө хориглох заалууд байдаг. Тэгэхээр таны шинжилгээг харахгүйгээр шууд хэлэх боломжгүй. Тэгэхээр болно болохгүй гэж л хэлье да. Бүдүүнгээс дариулсан хүнд ямар хоол идвэл зүгээр вэ гэж. Энд болохоор энгийн хоол гэдээ байх. Энгийн гэхээр тэр хүний хувьд ямар хоол юм болоо гэж. Энд дээр тэр хүний шинжилгээнүүдийг харж иж хэлнэ. Тэгэхээс шууд хэлж болохгүй. За хексатома гэдэг чинь болохоор ерөнхийдөө бол ходоод нь улаан хоолон дээр үүсч идэг. За ерөнхийдөө нэг бидний арьсан дээр янз бүрийн нэг юм товруутай зүйл үүсчихсэн байдаг штэ. Тэрнтэй л адилхан нэг юм хоргоо үүсгүүрэл байна гэж үздэг. Тэгэхээр бол тэгэл орхичдаг штэ ер нь эмчнэр. Ходоодны венес судас томорсон гэж юм. За энэ бол ерөнхийдөө ходоодны венес судас томорж гэн гэдэг чинь ходоодны зэрэглэдэх хэрэгтнүүдийн үйл ажиллагаанаас бол шууд хамаарна. Ялангуяа өрцний булчин байна. За зэрэглэдэх хэрэгтэн гэхээр таны бөөр, дэлүү, илэг те эдгээр хэрэгтнүүдийн үйл ажиллагаа бол ходоодонд шууд нөлөөлж байна. Тэгэхээр венес судасны нэг онцлог чинь цусаа дээш нь хурааж байгаа. Тэгэхээр тэр хураагуур судасанд дарах ямар нэгэн саатуулах нөхцөл бүрдсэн тохиолдолд судасны цус урсах урсгал нь саатаад тэгээд тэр цус нь зогсонгошоод байгаа учраас өөрийнхөө тэр хөндлөн огтлыг томсгож байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол нөлөөлөх хүчин зүйлүүд нь олон. Тэгэхээр энэ бол тэрийг олох шаардлагатай. Лимон шүүс их уудаг байсан ходоод өвдөж эхлэхэд нь ходоодны улаалт ургацыг ургасан, тойрсон, хуцсан, ахуулсан. Асуулт нь яг юу вэ? Одоо ямар эмчилгээ хийх вэ гэж юм те. Гарах хэсгийн хунаас хаалттай. За энэ жах угаасаа байх ёстой. Цэцэрхэг толбнуудтай гэж юм. За тэгэхээр ерөнхийдөө бол нэлээд шархлаад өрөвсөлтэй л байгаа юм байна. Тэгэхээр шархлаад өрөвслийн үед бол эхлээд шарх хангаах эмчилгээнүүд хийгднэ. Тэгэхээр энэ дээр бол танд ганц зүйл хэлье. Ерөнхийдөө бол шархлаатай байгаа тохиолдолд хүчлэлэг зүйлсийг бүгднийг хориглоно. Тэгэхээр хүчлэг гэхээр pH 4-өөс доош орсон бүх хүнсийг хориглоно гэсэн үг. Тэгэхээр манай сургалтын дээр болохоор ямар хүнс нь бүх бидний өргөн хэрэглээний хүнсний хүчлийг хүчилшүүл pH-ийг бол мэдээлэл өгнө. Тэгэхээр хүн өөрөө бол шууд сонгоход намруулаа явчихдаг. Ус уухад ходоод өвдөх үү гэж байна. Ходоод уусан ч өвдөх тохиолдол байна. 29-наас 25 сургалт бүртгэл дуусна уу? Явагдаж байгаа шүү. Тэгэхээр сургалтаа та чатаар орж ирээд бүртгэллийн мэдээлэл аваад яваарай. За одоо ингээд бүр цаг 35 минут гээд зөндөө олон хүмүүсийн бараг ихэнх нь хариулсан юм биш үү дээ. За ходоодоо ахуулсан хүн ямар дэглэм ходоодоо ахуулсан энэ чинь ходоод хавдартай байж ахуулж байгаа. Тэгэхээр хавдрын эмчнэр бол маш гоё юм гарын авлага өгдөг ш тоог нь хоол зүйчийн гаргасан. Тэгэхээр тэр дэглэмээр ерөнхийдөө явхад болноо.
За тэгээд баг хариулсан байх шиг байна. За ингээд ер нь бол өнөөдрийн лайваа дуусгая. Тэгэхээр 25-наас 29-ний сургалтанд та бүртгүүлээ гэвэл чатаар орж ирээд манай мэдээллийг бүртгэлийн талаар мэдээллийг аваад бүртгүүлээд амжаад хамрагдаарай. Тэгэхээр энэ хичээл нь өөрөө байн хадгалагдах учраас та яг одоо ингээд үзэх боломжгүй ч гэсэн тэр группт орчих юм бол боломжтой үедээ хэдэн сарын дараа ч ороод суучч болно. Тэгээд дээр нь та хэрвээ сургалт энэ төр суухгүй надад тийм зав байхгүй гэвэл манай төв дээр хурж ирээд зөвлөгөө аваад нөхөн сэргээ хэмжлэгээ орж болно. Тэгэхээр нөхөн сэргээ хэмжлэгээ гэхээр бид нар таныг өдөр болгон явуулна гэсэн үг биш. Та 3-4 сарын хугацаанд тодорхой юм хөтөлбөрөөр бүтээгдэхүүн хэрэглээд хоолны дэглэм бариад байнгын юм хяналтанд яваад бид нартэй холбоотой байдаг. Тэгэхээр явцын дунд хяналтаа бид нар үнэгүй хийдэг учраас та ерөнхийдөө хооллолтын талаар нэлээд зөв ойлголттой болоод явцдаг. Тийм учраас танд юу яхад өөрийнхөө хотод гэцэг нөхөн сэргээхэд хэрэгтэй тэр мэрэгжлийн зөвлөгөөг бол аваад явчих болно. Тэгэхээр энэ үйлчлэгээнүүд нь энэ зөвлөгөөнүүд нь бүгдээрээ төлбөртэй байдаг. Тэгээд бид нар 3 дахь өдөр 11 сарын 27-нд Устан хүнсний баярын өдрийн маргааш гэсэн үг шүү дээ. Бид нар өглөө 8-аас 5 хүртэл зөвлөгөө үйлчлэгээгээ болохоор 50% хямдруулж байгаа. Бүтээгдэхүүн бол хямдрахгүй яг өгөхөстөө юугаар үйлчлэгээ үзүүлээд явчихна. Зөвлөгөөний төлбөр нь болохоор 50% хямдарч байгаа. Тэр өдөр ирээд та зөвлөгөө авч болно. Яг надтай одоо ийм ганцаарчилсан зөвлөгөөнүүд авъя гэх юм бол 1 удаагийн зөвлөгөө гэж байдаг. Эсвэл ийм 3 сарын VIP зөвлөгөө гэж байдаг. Тийм зөвлөгөөнүүдийг авч болно. Тэгэхээр энэ төрлийн мэдээллийг бол чатаар болон утсаар авч болно. За ингээд орой болтол хамт байгаад мэдээлэл авсан та бүхэнд бүгдэнд нь хамт байсанд баярлалаа. Тэгээд ходоод гиз зайл болохоор баг дээр нь эмчилж сураарай. Эмгүү эмчилж сураарай. Тэгээд бүгдэнд нь ходоод гизээ хайрлаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр бид нэр тэр 2030 он гэхэд 70% ходоодны хавд одоо тэр нөгөө өнөөдөр хавдраар онцлогч байгаа хүмүүсээс дахиад нэмэгдсэн байхгүй тул хүн болгонд орно хичээх цаг болсон. Үр хөвгтдээ хань ижилдээ бүгдэнд нь энэ талын мэдээллийг хүргэж дээр нь хэрэгжүүлээрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр бүгдээрээ тодорхой мэдлэгтэй болж эрүүл мэндэд хөрөнгө оруулаад яг өөртөө хэрэгтэй мэдээллийг олж авч чаддаг байх хэрэгтэй. Энэний тулд мэдээж танд тодорхой юм юу хэрэгтэй болно. Зөв зэгцтэй мэдээлэл хэрэгтэй болно. Тэгэхээр сургалтанд хамрагдаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр энэгээр бол маш олон хэрэгтэй зөвлөгөөг та авах болно шүү. Тэгэхээр сургалтаараа эх 7 хоногт уулзцгаая. Тэгээд нэг жижигхэн зар хүргэчээ. Аль хэдийнэ сургалтанд хамрагдсан байгаа хүмүүс мэн Zoom аппликейшнаа татаад суулгаарай. Тэгэхээр тэгжээч та энэ сургалтын үр өгөөжийг илүү сайхан авах болно шүү гэд хэлчихье. За ингээд орой сайхан амраарай. Маргаашиг сайхан өнгөрөөлөөрэй. Бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Ходоод гисээ эмгүү ангаацгаая.